Бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Орой мэнд. Бүгдээрээ сайхан баярлаж, сайхан наадмсан уу? Баяр дууссан уу бүгдээрээ? Жилийн наадам, жилийн баяр гэдэг өөрөө өнгөтэй, өдөртөө, товтой тийм шиг жилийн наадам гэдэг монголчуудын хамгийн удамшиж ирсэн гоё баяр юм. Энийг хүн болон хүндэтгэлтэй цаг заваа гаргаж, сэтгэл гаргаж наадмыг толдон суух гайхамшиг гэж ярьдаг. Тэгээ энийг хүн болон нэг би яагаад наадамтай хамт цагийг өнгөрөөж хамт байгаасаа гэж байгаа гэхээр та нараар дамжуулж наадмыг Тэнгэр өгдөөц таны нүдээр, таны мэдрэмжээр Тэнгэр толдно гэсэн. Тийм учраас жилийн наадам, жилийн цагаан сар гэсэн хоёрхан баярыг монголчуудаар дамжиж Тэнгэр мэдрэхийг хичээдэг учраас та нар өөрсдийн зүрх сэтгэлээрээ, авьяас бэлгээрээ, хумсраараа, төвчээрээрээ тэр наадмыг өнгө нь болж, чимэг нь болж, ухаан нь болж, сэтгэл нь болж тэр наадмын тэр гоё болгоныг толдож бүгдийг харуулах хэрэгтэй. 93 наадмыг бүгдийг онцолж харуулах хэрэгээрээ Тэнгэр танаар дамжиж Тэнгэр өчтөнгөө маш их ухаарч 90 цагийн монголчуудаа яаж хөгжиж байгааг, яаж баярлаж байгааг, яаж наадмалж байгааг танаар дамжиж мэдэрдэг учраас монголчуудын жилийн наадам хамгийн өнгөтэй, хамгийн өөдтэй, хамгийн тансаг болдгоор бас биднээс азтай ард түмэн Монголын Тэнгэрийг харах гэж, Монголын наадмыг харах гэж твийн олон үндэстэй ястан манайх руу наашилж ирж бидний хамт наадамлаж, бидний наадмыг сонирхож, Монголын цаг агаар, байгаль цагуур, Монголын мал аж ахуй, Тэнгэр зайт монголчуудыг ухаантайг, уужуу тайван сэтгэлтэйг, оюулгийг тэд таних гэж биднээс юугаараа давъя, юугаараа илүү юм, Монгол гэдгээрээ юугаараа огшдгийг гэдэг бүх талын тэднэр тийм сонор сэрэмж тавьж их дордороо насандаа газраас ирсэн тэр жуулчид монголчуудыг танаар дамжиж таньж байгаа учраас хүн болгон соёлтой, дордороо ухаантай, хүний асуултанд зөв хариулна, Монгол гэдэг нэрээ бодож, та өөрийгөө бодож, Тэнгэрийн дор бид нар бүх юм үнэн байх, зөв байх, тэгш дүүрэн байх тийм гой тавилантай ард түмэн чинь бид нар илээ. Бүгдээрэнд нь орой мэнд сайн байна. Жилийн наадам бас дэндүү сайхан боллоо, гоё боллоо. Ард олонтойгоо нийтээрээ цаг агаарч тэр үе сайхан байлаа. Ерөнхийдөө Тэнгэр заяа гэдэг, Тэнгэр заяат монголчууд гэдэг цаанаасаа тийм дэлхийд сор болсон үндэстэн бид нар юугаараа гэхээр оюун санаагаараа, өгөгдлөөрөө, сүнсээрээ далд мэдрэхүүгээрээ би та нарыг өнөөдрөөс энэ он цаг өнгөрөх тусам өдөр болгон ерөөдөө өөртөөгөө ажиллаж, өөрийгөө илүү таньж, өөрийгөө сэрээж Тэнгэрийн ододыг харах, өглөө болгон нар сарыг харах. Ерөөдөө байгаль цаг агаараа монголчууд шинжээ сурцсан болохоор ямар ч эрсдэл, ямар ч гамшигаас монголчууд нэг тийм санаа зовоод айгаа түгшээд идэг ард түмэн биш. Яг тэгвэл олон мянган жилийн тэртех мал аж ахуй энэ газар тариалан эрхэлж сурж амьдарч ирсэн болохоор бидний үүнийг яаж заламжилж үргэлжлүүлж байгааг авч явж байгааг орчин цагийн монголчуудын мал аж ахуй адуу мал тэмээ сарлаг бүгдийн л дээрээс бидрээр дамжуулж амсаж, бидрээр дамжуулж харж тэд нар бас их ойлголтыг мэдэрч байгаа учраас дордороо өөрсдийнхөө гараар хийсэн, яг өөрийн гараар хийсэн цагаан эдээ, өөрийн гараар хийсэн нэрмэл, өөрийн гараар хийсэн тэр бүх төрлийн мал аж ахуйн төрлийн бүх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх, өмсөж зүүх хэрэгтэй. Гараар өөрийн гараар хийсэн байвал бүр сайн. Өөрсдийнхөө гараар хийсэн дээл, малгай, гутал Монгол ахуйд хэрэгтэй байгаа бүх юмыг та нарыг өөрөө хийж хүнийхүү гэдэг маш их бас Тэнгэр хажилдаг. Тийм учраас нэхэр өөрснөө хийж чадамгүй бол яг урлаачи хийсэн юм гэдгээр бас таниулж дээш нь бас мэдрүүлж болно. Болж игэл энэ
дулааны үйлрэлд энэ одоо зуны сар одоо намрын сар хэлж байгаа одоо энэ цаг агаарын одоо дулаарл үед одоо бие бодож эрүүл мэндэ бодож бүгдээрээ илүү гоё тайван байх хэрэгтэй. Одоо монголчууд ямар төвчээртэйгээ энэ халуунд ямар төвчээртэйгээ энэ үе төв малыг яаж маллаж байгаагаа яаж өсөж байгаагаа малаас гарсан юм а яаж амьдралд хэрэгжилж байгаагаа яаж өмсөж зүүж байгаагаараа дэлхийд танигдах ёстой. Наадвар чинь ирж та нарын гэр орон та нарын ахуй хэрэглээ өмсөж зүүсэн болгоны чинь үнэхээр монгол хүн гадныхан ирсэн баг чинь гадны юм хэрэглээл гадны юм зүүгээд их тийм сонирн биш. Тийм учраас бид нар гадны нэг аялал жуулчлалын сараар бол илүү монгол ахуйруугаа чиглэж илүү монгол хоол цагаан идэ айл болгоны тавгийн идэ дандаа цагаан идэ байх ёстой. Зочин гिचэндээ дандаа монгол хоолоо барих ёстой. Монгол хоол дотор шүлтөө хоолыг илүү дагнан барих ёстой. Тэгвэл бүр сайн. Яг л Европын орн ерөөд манахаас бусад газрууд бол ерөөхдөө хоолн дандаа шүл байдаг. Голцоо шүл байдаг. Яг хаяада нэг жоохон мах амсдаг. Тэгтээ ховор бөгөөд тэр нэг үнэтэй. Тийм учраас голцоо гадныханд яг гадных нь монголчуудын хуушуур гэдэг одоо нэршлиг дамдамаа ам дамжиж тарснараа төдөөгөө дандаа хуушуурлоо орчлоо гадаадынх нь. Тэгэхээр яг манай мах өөрөө одоо цаанаасаа тийм байглаасаа онцлогтой. Одоо мах өөрөө байглаасаа өөртөө одоо тавшин малч өөртөө төвөрсөн ургамлаа хамгийн шимт ургамлуудаа хамгийн шимтэй усаа хамгийн шимтэй газар мал өөрөө онцолж тэрийг хайж ирж олж идээс сурцсан болохоор ямар ч одоо малын мах гадаадынханд бол хамгийн одоо сорт өндөртөө одоо маш гоё таалагдана. Яг бол манайх нөгөө бэлчээрийн мал аж ахуй учраас мах бол илүү тансагт ордог. Хуушуурч бай, лавшаач бай, наадвар чинь зүгээр стабар шагшраал идэн. Ерхий тэр шүлтөө хоол өхөл шүлний тэр үнэр тэр хоолны чинь үнэр бол зүгээр ингээл баг тэр чинь баг тийм нөгөө хоолоор дутцсан Европод илүү. Яг бол Европ шүлтөө хоол гэж баг байхгүй. Ерхийдөө тэдний ганц уудаг ерхийдөө шүлтэй юм дандаа голцог халуун кофе. Шүл устай хоол тэр болгон байхгүй. Тийм учраас илүүх одоо гадаадын нөхдөө жочтой дайлилын шинкэн сайхан одоо өөрсөнд насанд нь тохирсон тийм шинкэн сайхан шүл устай хоол жоохон ногоотой хойлоод өгүүлж өгөх зүгээр. Тэгээ ногооны салаад бас гадаад аюух дуртай. Тийм учраас манай эмэгтэйчүүд цаасаа одоо баялаг төрөл бүрийн салаад хийгээд сурцсан. Жимсний салаад олон төрлийн салаад тийм ногооны салаад одоо гадаадхан жимсэн дэх төлхөө ногоон дэх төлхөө мах их баг иддэг. За бүгдээрээ сайн байцгаана уу амтлагаа нэг угаатахаараа ямар хоолоо хуурашилтаа орж иж байна. За сайхан нэрээ хэлээд амтлагаа ууч. Та нар ингээд араараасаа ороод ирэхээр та нарын шууд одоо мэдрэмжээр багшин та нарын эрүүл мэндийг илүү шинждэг. Тэгээд маш их амт цангасан, маш одоо буруу амтлагаа авснаас болоод та нарын доторх өөрчлөлт орсон байгааг тэр даруйдаа мэдэрдэг. Тэгвэл би та нарыг айлхаар дээш тэнгэрт мэдүүлэхгүйгээр одоо тэр дорн та нарыг засаж илүү гоо тайван байлгаж хэдүүлэн лекцийг дуусан дуустал анхааралтай хүн болгон одоо оюунаа мэлааж, бие мэлааж, би сэтгэлээ мэлаа тэнгэрийн үүдээс байгаа мэлах гэж орж ирж байгаа шүү. Цаг их бидэрт их үндсэнтэй байдаг. Тийм учраас янз бүрийн жочид гीчид найз нөхдөд ирж байгаа тохиолдолд дандаа голцоо шүлтөө хоол бөгөөд төрөл бүрийн гоё хөнгөн зурш байлх зүгээр идэв шүү. Ерөнхийдөө манай монголчуудын хөнгөн чанар ерөнхийдөө ер нь энэ жилээс ихсүүлээд ер нь монголчуудыг бас жоохон хоолоо багсах гэдэг. Итгэе багсах. Монголчуудыг ингэж нэг замбраагүй иддэг, замбраагүй арх уудаг, тийм замбраагүй шоуддаг газар ер нь байхгүй. Манайхны энэ баярлах, тийм цэнгэх, шоудах, ууж итгэр хэрэгс хэтэрлээ. Тийм энэ аж амьдралаа бодсон ч, үр хөвгтөө бодсон ч, нутаг орноо бодсон ч, эх орноо бодсон ч, нэр төрөө бодсон ч бид нар бас жоохон одоо ухаан зааж би сэтгэлийнхаа эрүүл мэндийг бодож зөв хооллож бас эрүүл мэндээ мэдэж бүгдээрээ бас урт наслах шаардлагатай байгаа учраас Тэнгэрийн өвдөөс бидний уртудаа наслнаа, та нарт нас их өгнө гэж их гоё мэдээ ирж байгаа учраас хүн болгонд ордороо
хамгийн түрүүнд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл гэж бид нар зөв хооллож, зөв хоол гэдэг чинь гоцууд нь шүлтэй хоол идэх юм. Дандаа голцоо давмгаа дандаа шүлтэй хоол идэн, дандаа хөнгөн чанарын мэдэн цадтлаа идэхгүй. Жохон өөрхийн хэмжээгээр жохон идэл. Гол нь эрүүл бай. Тэгээ жохон турах арга хэмжээ авах хэрэгтэй монголчууд. За бүгдээрээ дээс сайхан наадмыг дуусгаад одоо тэгээ намрын ажил, одоо бүх ажил одоо өрнөж байна. Тийм учраас хажуугаар нь байгаль цагийн гарын өөрчлөлт маш их хүчтэй орно, өшөөч хүчтэй ирнэ. Манай Монголыг ч гэсэн давхар бас хавсарна. Тийм учраас хүн болгонд энд одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй, гал гарсан сэтгэл зүйн бэлтгэлтэй, цагаагаар хүндэрсэн ч юунаа сайхан. Монголчууд бол хамгийн тийм одоо дэлхийн ертөнцид хамгийн өндөр оюун санаатай, хамгийн өндөр төвчээртэй, тэг хамгийн өндөр оюун ухааны одоо хүний дээд гэж ярьдаг. Бүх юмараа хүний дээд. Тэр монголчуудыг таашгүй ямар гайргээс ирсэн хүмүүсүү гэж хүмүүс маш их андуураад идэв. Хөх толботон монголчууд цаанаас нь өгөгдлөөрөө тийм хүчтэй байдаг. Маш хүчтэй өгөгдөл нь. Та нар өгөгдлөө сэрэж чадахгүй даа л өнөөдөр жоохон эрүүл мэндэ алдаал яана энэ болоод таарсан имээ уугаал хүний амаар им уугаал хүний амаар босон болов эмчлийн хэлгээгүй гэдэг байгаа байхгүй юу. Тийм учраас тэгж хамаагүй болохгүй, гадны эм тариа хамаагүй болохгүй. Наа чи монголчуудад зориулсан эм тариа бишээ гэж би хэлээд байгаа шүү дээ. Эм тариа бишээ. Та нар Монголын хөрсөнд байгаа үнэхээр өвдөд байвал Монголын хөрсөнд байгаа ургамлаа уу, цагаа идэгээд биднэрт зориулсан юм чи бидний хөл дор бидний хажууд байгаа учраас тэрийг хэрэгжилж бид нар өвдөцтэй таалагднаа гэдэг. Заавал одоо гадны юм хэрэглээд бүр ингээд сурцсан, бүр ариун цэвэр хэрэглэл хүртэл гаднаас аваад байна шүү дээ одоо. Энэ болгомж манайх өөрснөө яагаад хийж болохгүй? Яагаад гадны имийг монголчуудад авчирч монголчууд сурчлаад байгааг бас ойлгодоггүй. Та нар хийсэн ажлаа одоо энэ бүх одоо юу гэдэг өнгөрсөн цаг хугацаанд юу хийж, юу амжуулсан, монголчуудад юу зарж, одоо юу мөнгө арвжиж, тэр амьдралаараа чи юу босгосон гэдэг над та нарын орлого зарлага, та нарын амьдралын одоо хүрч шиг энэ 7-7 хоногоор ингээ сар сараар та нарын амьдрал ерөөдөө тэнгэрт та нараар дамжуулж маш их явж идэг аа. Тийм учраас одоо ерөөдөө болж бол гадны имийг жоохон сурталчлахаасаа илүү өөрийнхөө дотоодынхоо ямиг илүү сурталчилж, дотоодынхоо одоо өв сургамал, дотоодынхоо одоо урмлаас гарсан тан, дотоодоосаа гарсан ямаар илэх өөр хүмүүстэд эмчилж, өөрснийгөө эмчилж, өв сурмалаа өөрснөө хэрэгэл сурмаар байна. Дэлхийд байхгүй тан, дэлхийд байхгүй ургамал, дэлхийд байхгүй бүх одоо нэг номерын агуу сортын манад байхад өөрснөө тэрийгэ мэддэггүй. Би бас энэ олон эрдэмтэн докторуудыг гайхдаг, шинжилгээ ухааны доктор, урмал судлалын докторууд тий. Газар тариалан одоо янз бүрийн дэвтэрт гарсан доктор нэртэй дэвтэрт гараад ингээд зүгээр суухгүй. Тэр олон өв сургамлууд ид шид байдаг бол бүгдийг гаргаж, таниулж, энэ хүүхдүүдэд тэрийг боловсруулж, найруулж, там болгож, одоо бидмэл болгож биднэрт гадны бүтээгдэхүүнүүд маш хэрэгжилж штэ. Энэний оронд дотоодынхоо ямиг хэрэглэе. Тэр мэддэг чаддаг эрдэмтэн докторууд нь энэ ард түмний өөрийн газар тариаланд ургаж байгаа энэ гоё амьд ургамлаар монголчуудаа авраач. Хамгийн наадад нь одоо нэг сүд өвс гэж байдаг, царван гэж байдаг. Ерөөдөө багш нь жилийн жилд энэ хоёр ургамлыг илүү их одоо залуучуудаа хэлж илүү их над нөгөө залуучууд их орж ирэх юм даа хүүхэд өвдөд энэ халуураад энэ хатаанаас салахгүй нэ гэж орж ирдэг. Одоо намар болоод үүл болоод ирэхээр тэр үдэн дандаа би за гизгүүлгээд сүд өвсгөөрөө ханаа төрөөд носгож идэвэл царвуу өгөөрөө за энэ хоёр өвсөөл хэрэгжилж хат ерөөхдөө хүүхэд эргэж дахиж өвддгүү. Их зөв өгнө энэ ургамлыг. Энэ бас цаагар бас энэ ургамлууд маш чанар өндөртэй, сорт өндөртэй учраас хамаагүй дураараа буцалгаж, хамаагүй их дооцоор, өтгөн дооцоор хэрэгжилж болохгүй. Наснасандаа дооцны хэмжээ өөр байх ёстой. Тийм учраас та нарын хөл дор бараг өвн төлбөргүй ингээ газар дургаж байгаа ургамлуудыг бид нар одоо унахаас өмнө сайхан бүгдээрээ байгаа газараа тэр эмийн ургамлуудыг сайхан түүгээд хатаагаад хэрэглэх ёстой. Одоо манай ээж чиг уулаа хорхоог айгүйх түүдэг байсан. Чиг уулаа хорхоо би тэгээ ямар учиртайгаа судлаад асуусан чинь чиг уулаа хорхоо өөрөө одоо
газар дор байдаг шүү дээ. Чиг уулаа орохоо хэдий чинь их байх тусам тэнд үртрээ, тэнд жимс ногоо, тэнд тарьсан ногоо ерөөхдөө газрын чинь чиг уулаа орохоо чиглэг байлгадаг амт юм байна шүү дээ. Нөгөө чиг уулаа орохоо чинь өөрөө дээшлээ гараад ирэхээрээ наранд гарахаараа тийм удаа амьдарч чадахгүй айгүй хурдан одоо юу гэдгийг өөрөө ингээд байгалийнхаа жамаар хатаад алга болоод хөр шороондоо бордоо болдог байхгүй юу. Тэгээ манай чиг уулаа орохыг аваад хүнээс сурсан чиг уулаа ороход залиг гинэ, залгээд эрүүл мэндэд айгүй сайн гинэ гэдэг манай ээж чиг уулаа ороход түүж ирж исэн шилэн түүж ирээ дараа нь бүр шороотоо навчирч гэртээ өдөр болгон орой унтахтаа нэг сэтгэн ус хийгээд гэсэн гэдэг ус хийгээд тэрийг ч оноотой хонуулт юм байна л да. Өглөө болгон тэрийг ингээл онгоосохоор дотроо тэр чиг үржид идэг юм байна. Тэгэл манай чи чаашаа чи наашаа гэж сэрээр ирсэн том томуудын ингээд түүж авч шилэнд хийж угаагаад жижигүүдийн чааш нь түлхэж хаяа тэгээ хараад байхад ер нь 4-5 ширхэг зэлгээд байгаа байхгүй устаагаа ингээ хамтдаа. Тэгээ чиг уулаа орохоо ерөөдөө юунд айгуу сайн гэхээр үе мөчөнд айгуу сайн. Маш сайн. Дөнгөж үе мөчөнд өвдөж байгаа, ургалт эхэлж байгаа, хуруугаар үеэрээ өвдөд байгаа, нурууас үе байнга өвдөд байгаа. Тишээс садгаараад байгаа янз янзын юмд чиг уулаа орохоо залгих, андаар нь залгих. Манай чинь стаканы тал усанд одоо 3 одоо чиг болоорож архиуж ууш ингэж игж жаал нүдэн анил ингээл зэл. Хогч хоолоор орсон нэг нь ам дотор тэнээ явж ийн гэдэг ингээд клэрээ түүгээд ингээд залгит. Бид яамар гизүү яагаад ингээд заавал томын залхихтай жижигэн залгаш. Томын залгин жижигэн жоохон үржиг жоохон томрог гэдэг ингээд. Тэгээ тэрийг би нүдэрээ харж исэн болохоор ээжийнхээ өвдөлтийг намдж байгааг би бас биеэрээ өөрөө харж мэдэрсэн болохоор жоо үе мөчний өвчтөө нэлээд өндөр настай байсан. Тэгээ өвдөлт нь намдаад сайхан унтаад шүүн их ёолоод хаяа өвтөрөө шин босоо суучдаг байсан бол тэрийг уусаас хойш ерөнхийдөө 2 сарын дараагаас ерөнхийдөө шүүн одоо нөгөө нам унтаад шүүн сэрэхгүй болдیں۔ Тэгээ чиг уулаа орохоо айгүй сайн юм билээ. Бас нэг хүн надад тэгж хэлсэн. Чиг уулаа орохоо түүгээд нөө мампсаа гэдэг чинь одоо төмөр таг одоо бичэн шиг төмөр хайрсан тэгдэг шүү дээ. Тэрний тагн дээр чиг уулаа орхоогоо ингээд тэр тагн дээр бод гарваадыг ингээд түүгээд тавьчихын. Тэгээд гадаа нарлуу харуулаад тавьчих юм билээ. За тэгээд нэг цаг хэрэг болохоо даа ерөөдөө зөв чиг уулааныгаа тагн дээрээ тавил нарлуу харуулаад тавьчихаар өөрөө аяндаа уусаад шороо болчихно. Тэгээд нэг хүн багшаа би тэр шороог ингээд чиг уулаа орхоогоо дадаа түгээл нарлуу харуулж хатаагаад хатсан элс шиг тийм нунтаг болдог гинэ. Айгүй нунтаг тийм бутрамхаа. Тэгэд би тэрийг түгээл сокны шилэн түгээл ингээ хадгалаад тэгээд тэр болгоныгаа би өглөө болгон 5 метр өөртөө сүжиглээд нэг одоо жоохон халбанд усан дотор нөгөөтөөсөө жоохон авч ингээд найруулж байгаа л уугаад байсан чинь бас үе мөчн гой болсон, хоолой гой болсон, нүдний хараа гой болсон гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бидний газар байгаа, бидний одоо хөл дор гიშгээд байгаа болгон чи бидэрт маш их өгөөжөө өгдөг, маш олон юм байдığım байна. Бид нар мэдхгүйгээсээ л хэдэн төгрөгөө зарлагдаал аптекийн хаалга сахиал эмчийн хаалга сахиал суугаад ээж болохгүй нэ. Тийм учраас хүн болгонд ордроос хичээд өөрсдийнхөө бас өөрийнхөө одоо Монголын энэ гайхамшигтай олон одоо өв сургамлуудыг олж бүгдээрээ төлж хэрэглэх хэрэгтэй байна. Доронтой аймагт багш нь олон удаа явж байсан. Доронтой аймаг төр булгуу ус гэж байдаг ёо. Булгуу ус бол өстой идэхгүй юм байх. Хавдар хүртэл идэг гайхамшиг. Одоо багшаа манад байвч хөрөөнд ингээ гараа аваад нэмлэгт ингээд ингээ цусан садраад амжир арай гэж боолт тэгээ тогтоолоо. Тэгээ одоо оёо тавиад тэгээ нөгөө хөвч одоо нөгөө юу нэлээд гүн шарах. Тэгэхдээ сайн анж өгөхгүй байна. Энийг яаж намдах вэ багшаа? Танд булгуу өвсөө нэг гүүгөө ороод ирсэн. Тухайд надад нөгөө аймгийн хүмүүс очиход надад булгуу өвс өгдөг багшаа танд хэрэгтэй гэд байгаа булгуу өвсөө авчиж заа чи энийг авчиж шавшаад тэгээ боогод хонуулаарэ. Марлан дээр шавчиж тавина шүү. Яг махан биен дээр булгуу өвс тавихгүй марлан дээр тавиад дээр нь ургамлаа тавиад гадуур нь дахиад бентрээ ороогоод 3 өдөр дараа л нөгөөтгөө гадна талаас нь шавшаад гэсэн. Тэгсэн чинь нөгөө одоо өвдөдөөс нөгөө залуу өвчин намдаад шүн нойртой хоноод харин нөгөө шарх сорин маш хурдан анж идэгсэн гэж байгаа. Тэр энэ булгун өвс олон аймагуудад ургадаг юм байлээ. Зарим аймагуудад булгун өвс нь булган гэдэг нэрээрээ хിവэрээ. Зарим аймагт нэг жоохон өөрчлөлттэй нэр төстэй нэр нь жоохон өөр байгаад ах шиг гэдэг шүү. Тийм учраас
булгуу өвс өндөр газраас авах, намдор газраас авах, сүүдэр газраас авах те одоо эрг хавцаанаас авах нь байгаа орчноос шалтгаалж олон эрхтэнд янз янзын байдлаар нөлөөлдөг учраас сайн мэддэг хүнээс тодруулахгүй бол та нар наад ургамлаа одоо та чи шуналтаа ш нэг уухаар өөсөн ганц өдөр ганцаа уужаач 2 3-аар нуугаа нэг сахих уугаад одоо намдаач гэдэг шиг манайхан тийм ямарваа нэг тийм дураараа замтаа тэгээд шунал хитэрч хамаагүй дураа хэрглэж хагаад одоо өшөө одоо эргэтэнгүүдээс сэдрээч вэ манай Монгол одоо ургамлууд ерөөхдөө хэрэггүй ургамл гэж байхгүй багш нэг жишээ хэлээ л да би чи нэг хэсэг энэ Сүхбаатар аймгаас цаашаага Эрдэнэ цагаанаас цаашаага гардаг байлаа Хятад руу одоо хуваарь. Тэгээ тэнд Хятад очиод тэнд ажиллаж исэн чинь танаа монголчууд одоо эмээ ургамлаа мэддгүү мө гэд нэг өвөр Монгол ороод ирсэн. Тэгээ өөрөө бас захиргааны бас нэлээ нөлөөхий хүн юм билээ те. Та юу хэлэх гээд байна гэдгсэн чинь тэгээ юу яах вэ танаа энэ Сүхбаатар аймгаас чи маш их одоо хадлан орж ирдэг нөгөө пресэлцэн хадлангууд байдаг шээ. Тэр орж ирж байна. Тэгээ манай энд олон эрдэмтэнгүүд тэр чинь тэнд явж зүгээр малтаа өчтдөг юм биш. Тэр чинь пресслэд оронгууд нь цаасан дандаа тэр одоо юу гэдэг газар тариалангийн одоо онцгой хүмүүс нь бүгдийг нь аваачаад одоо ингээ газар тусгай уутан дээр ингээ дэлгээд тэр чинь хатаадаг юм байна. Одоо пресслсэн үсэж нэг бүрчлэн хатаангууд тэр дотроос нэг бодол прессер дотроос доотл нь 20 ширхэг ими ургамал байна гэдэг байгаа. Доотл нь 20 ширхэг. Тэрнээс сатах хэлэхгүй гэдэг. Та нар яагаад байгальдаа тэр өвс гэдэг юмны чи хажууд та нарын одоо манахаас ирээ түүгээд байгаа тэр олон юмнууд чинь танад ургамлаараа байгаад байгаа чинь та нар яагаад тэрийгээ өөрснөө боловсруулад тэндээ хэрглэж мэдэхгүй та нар ямар сонин хүмүүс вэ гэдэг ингээд надаас сухаар нь би хэрглэж байгаа яг тэгээ зарим нь дутуу орхисон байгаа үстэйг би ч та хамгаалах маягаар тийг дуурлаа. Тэгэхээр ерөөдөө манайхан одоо энэ өвс ургамлаа одоо өвс гэдэг нэрийдлэр эмээ ургамалтайгаа хамтд нь хадаа ичдэг юм шүү дээ мэдхгүйгээсээ болоо. Тэгэхээр 8 аймгийн тэр өвс ургаж байгаа өвсөн дотор чи төрөл бүрийн эмээ ургамал давхар тэр өвстөөгөө тийшээгээ орсноороо наадуу чин доот нь 20 шиг гэдэг байгаа байхгүй тэр саатахыг хэлэхгүй лээ. Тэр ургамлуудыг чи түүгээд тэр ургамлууд чинь дахиж цааш нь боловсруулангаа дахиж цааш нь мэдээж өвслэгэнд оруулаад дахиад тэнд суулгаад дахиад тэрж бажиглаад ургуулж иж мэдээж цаадуулж айхтар юм чинь. Тэгээд тэр чинь өчний юмтай холиод гадаадын хөрөнгөтэй орнуудад юм ийш тийш наадууч энэ тариан жоохон дооц хийгээд масар өндөр валют болж байгаа шүү дээ. Бид нар ийм өөрийн газардах юм аа хажуудах юм аа мэдхгүйгээсээ болж монголчууд асар их одоо боломж асар их эрүүл мэндэ алдаад суугаад энүүл гэдэг тийм сануулга өгöd байгаа маа. Тийм учраас аймагтай танай аймагт хамгийн өндөр настай хүмүүсийг олж уулзнаад 80 донд амьдарч исэн 80 хоол гарсан 90 хоол гарсан ахмадууд өнөөдөр манай нутагт манай суманд байгаа одоо ургамлыг та хилж өгөөч зааж өгөөч гэж одоо наадуулгаа нүд анихаас өмнө тосож аваад ам хилийн чангагаа тэр өвснийхэн зураг хөргийг зуруулаад явждгаа зураг хөргийг зуруулаад өөрийн дагуулж аваад ингээд бүх одоо сумдаа нутагтаа наад өвс ургамалтайгаа нэг хүчлэн танилцж наад өвс ургамлаа бүгдээрээ боловсруулж энэ тан болгож дараа хүүхдүүдэд дараа эмээ өвөөнөртөө найз нөхдөдөө бид нар өөрснөө нэгийг хэрэглэж гадны мэргэлэхгүйгээр ихэд бид нар маш их эрүүл сарал уртудаа наслах боломж байна гэдэг багш нь санаа олгож хэлж байгаа шүү та нартай. Хүн болгонд дордороо тунгааж бас хөдөө орон нутгаар явж байхдаа тэр цэцэг болгон ач холбогдолтой. Тэр цэцэг өөрөө ачтай тэр навчин ачтай бүр шилбэр нь бүр ачтай. Гайхамшиг. Идий чи гятал бүр өстөн бүр ингээд урт шилбэтэй байгаа шүү дээ өндөр. Тийм ийм урт шилбэтэй л гэж эхнийх нь жоохон сул байд юм. Дундх нь илүү гоё. Энэ гүн рүүгөө бүр хүчтэй байдаг гэдэг яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ ургамал болгоны шилбийн, навчин, цэцгийн тэгээд тэр ургамал болгоны чинь бас үйлчлээд, насчлаад ингээд бүр нэг хүрчлэн ярьж байгаа байхгүй. Бүр судалгааны хүмүүс. Яг энэ чиглэлийн манад олон мэрэгчлэлтэнүүд байгаа ах гэж бодож чинь тэгээ өнөөдөр нутагтаа энэ олон өвс ургамлаа судалж өнөөдрийн одоо Монголын балчруудаа энэ өвс ургамлыг сайхан бэлдэж одоо удахгүй манай хажууд ингээл өвл болохоор ханиад ирлэг ярьдаг. Ханиад ирэхээс өмнө хүүхдүүдэд хэлэх одоо сэрэмжилж өвс ургамлаар тордож бидний гарт бидний хөл дор бүх юм байна. Байхгүй юм байхгүй. Ерөөдөө дэлхийд
байхгүй юм байхгүй. Бүх юмараа сор гэдэг чинь монголчууд байхгүй сор. Одоо та нар дээшээ тэр оддыг хараараа хөөх азгансан одоо од маш гайхамшиг. Наа оддыг чинь харах гэж гадны жуулчд манад одоо хөрөлцсөн ирж од харах гэж. Монголын нарыг харах гэж. Яг л Монголын нар ийм агуу харахад их ойрхон юм шиг ийм хурц амар чанартай гэдэг байхгүй. Одоо Монголын сар од нар энэ гариг хэрэгсийг чи харах гэдэг ш надад ч нэг үргэлжлэн харж судалгааны хүмүүс судалгаа хийх гэдэг бас тайлж чадахгүй л байгаа. Манайха өөрснөөс тийм сайн гүйцэд бас судалгаа хийж бас чадахгүй ах шиг. Тийм учраас одоо сайн зүүдээ манаад одоо удмынхаа өгдүүдийг дуудаад удам болгонд настангууд буурлууд та нарыг хүлээгээд тэнгэр зайт монголчуудыг бас удам судраа ойлгоод юм асуух юм байна уу та нарыг хүлээж байгаа. Тэр болгонд нь бид нар дор одоо өв сургамлуудаа асуугаад яг манай аймагт, манай суманд, манай хаяанд яг ямар ургамал байгааг надад зааж өгөөч. Би маргааш өөрөө одоо энэ одоо юу руу явах гэж явж гин. Маргааш явах гэж гин. Надыг дагаад одоо хараараа, танаараа өв сургамл болгох юм би түүгээдхий харуулах гэдэг одоо юу хүн болгонд ордороо сэтгэлээсээ бүр тэгж ажиллах хэрэгтэй байна л гэж хэлэх гээд байгаа юм та нарт. Тэгжээж бид нар илүүх одоо урт насалж одоо нэг автих гүөхгүйгээр гэрийн аянаас өөрснийхөө өвлөрлийн ургамлуудыг буцалгаад авчид ерөөхдөө монголчууд өвдөхгүй. Тийм урт настай ард түмэн байсан билээ. Урт настай удаан жаргалтай маш өндөр настай. Тэгээд дээр нь айгүй өндөр чацтай. Яс томтой их өндөр хүмүүс маш өндөр. Монголчууд доотлон метр 80 гэж байгаа юм чи. Доотлон метр 80 тэгээд тэрнээс дээш ихээр чи юу вэ? Одоо чи бараг юу доотлон метр 80. Метр 80 хөрхөн бараг ховор шүү дээ. Тэгээд яагаад монголчуудын богинохон болцсон ингээд одоо зарим хүмүүс орчиж дээрээ тэгэл одоо байгаа л юм шүү дээ. Одоо байгаагийн байгаагаар нь би чи харуулах юм чинь. Тэг хэтэрхий жижигхэн нуруутай хүүхдээсээ чи илүү гарахгүй. Ямар сонин ингээд тэнгэр өвчтөнгүүд их гайхдаг. Тэг одоо яг одоо байгаа нэг байгаагаар нь буруу хооллосноос багасаа их даарснаас маш их чихэр жимс хэрэглэснээс болж маш их одоо ясны өвчин хэрэг гэдэг өвчин иртэрж байна. Тэгээ маш их эрт одоо янз янзын бусан болог 2 дугаар хоол хуурсан хаарсан шарсан юм хийдгээрээ хотоодны өвчин нойр улчирхаа өвдөж маш олон хүмүүс их өнгөрч байна. Тийм учраас монголчуудын хуурсан хаарсан юм тийм дуртай биш. Ерхэд дондоо голцсон шөлтөө хоолоор дагнж явсан эрүүл мэндийг боддог байсан. Өдөрт нэг л хоол иддэг байсан тийм агуу ард түмэн байсан гэж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо өнөөдөр өдөрт нэг л хоол идэж явах хүн хаал байгаа бол доо. Жохон бодож, хойчоо бодож, ирээдүгөө бодож, өр хөвгтөө бодож, удам судраа бодож амьдрах ёстой. Бид нар бүгдээрээ ар араасаа тэнгэрийн орноор бид бүгд цовж явна. Багшин ч явна. Бид бүгд цовж явна. Цовж явхад амьдралын монгол хүн байх мөн чанар, монгол хүн байх хооллолт, монгол хүнд байх хувцлалт, монгол хүнд байх ариун цэвэр, монгол хүнд байх дэг жаяг бүх юм чинь тэнгэр шалгадсан байлээ. Тийм учраас монголоороо гоёороо, монголоороо байгаараа, монгол хувцас төлхөө өмсөөрөө, үс хизгээ шүлжээрээ, боогоороо өсөө бити задгаа тавиараа, бити чихээ хаагаараа. Одоо багшийн үс байнга чихийг ээлж шүү дээ. Ерөөдөө чихний гадуур үс тавиулахгүй, унжуулахгүй, айгүй цээр явсанд ордог. Чихийг хаачаар нойр байхгүй болчихдээ нойр толгоо маш хөвдөн чихийг хаачаар маш их толгоо хөвдөн толгоо дүүрнэ. Та нар чихээ хаачаа тийм байдалтай яваад байгаагаар мэддэггүй. Тэгээд толгоо дүүрээд ирэхээр яхан хамар ам битүүр ш. Тэгээд нүдний хараа муудаа тэгээд даралт хэлбэлцэн ш. Чихийг хизээч хааж болохгүй. Чих хамар хоёр чинь та нарын хамгийн ариун юм. Тийм учраас энэ мэдрэхүүнүүдийг хизээч хааж гимтээж болохгүй дандаа байгаль агаар салхийг одоо соронзон орныг газар байгаль зүйн те нэрэг зүйн те био энергийн таталцлын бүх юм чинь мэдрэхүүгээр одоо мэдэрч одоо энэ бидний амьд байгаа биологийн процесс чинь цаагаараа ингээд аяндаа явж идэг процессыг нэг нь ингээд та нар ингээд таглаа ачаар сайн биш эрүүл мэндийн талаасаа сайн биш. Тэнгэрийн оронд ч гэсэн та маш их гисгэл хүртэн яг бол чихийг тагласнараа тийм сайн биш. Одоо манайхан нэг л буруу замаар одоо нэг л буруу явцгаагаад бүх эмэгтэйчүүд хөгшин
за эмээнэр үсээ задгаа тавьсан бааш. Муухай гэдэг төрийн ордонд орж тэр том хүндэтгэлийн том одон медаль авч ерөнхийлөгчөөс авч үсээ задгаа тавьсан настаа хүн ямар муухай харагдаж байна. Энэ Монгол дээлэн дээр үс задгаа тавих ямар зохимжгүй юм бэ? Тэгж Монгол хүний сүр сүлд Монгол дээлний мөн чанар утгаа алдаж штэ. Энийгээрээ бид нэр гадныханд ингээ олгодож ирэх гээд байгаа байхгүй юу? Харин бид нэр илүү хүн болгон дээлтэй дээлгүй бид нар ямар ч хувцсан дээр ирэх дандаа өсөө боодог, шүлждэг те янз янзаар шүлждэг, янз янзаар боодог, янз янзаар самандаг байх хэрээр гадны гайр хөө бид нар л үсээ ингээд хаа хамаагүй хийсгээд ингээд задгаа тавьдгээс Монголд очисон чинь Монгол хүүхнүүд чинь цаана учиртай хүмүүс байд юм байна. Бүх үсийг чи ямар гоё арчилд юм бэ гэд бид нар өөрсдөө илүү бахархаж өөрсдөө илүү тэдэр танигдах хэрэгтэй. Үсээ боогоод, хавчаа, шүлжээд олон янзаар бүх насныхан. Тэг чин бид нар бүгд үсээ задгаа тавьсан. Та нарыг тэнгэр одоо юу гэдгийг өөхөд очих чинь ахгүй. Яг л та Монгол хүнд байх ариун дүрм зөрчсөн гэдэг үгээр. Ариун одоо эрхэмлэх дүрмийг зөрчсөн гэдэг хэрээр таныг ахгүй. Танаа удамч ахгүй гэдгийг та нар ойлгож амьдраа. Тийм учраас таныг нааш нь юу яах гэж илгээсэн та ойлгож байна уу? Яах гэж таныг илгээсэн? Бидний алдааг давтахгүйгээр биднээс тавж ухаарч, давж гэгэрч, давж ариусч хамгийн одоо газар байгаа хүмүүсээс хамгийн оюунлаг, хамгийн гэгээлэг, хамгийн сүнслэг төвшин өндөр, хамгийн ариун хүн, хамгийн байхыг эрхэмлээрэй гэж та нарыг явуулсан. Ууг нь наашаага. Тэгсэн чинь та нар бүх ариун дүрмээ зөрчөөд бүр эсрэгээр амьдраад байгаа юм. Үхгүй юм шиг амьдраад байгаа юм. Бид нар үхэн ш. Тэнгэрийн оронд очино гэдэг тийм амар юм биш. Нас барсан болгон тэнгэрийн орон авдаг юм биш. Дүрм зөрчсөн бол ахгүй тэгээд дуусаа. Тийм учраас тэр дүрм зөрчихгүй яг чандлан сахиж их зөв горимаар зөв дэглэмээр ингээд явчих юм бол тэнгэрийн оронд хаалга болгон танд өөрөө онгой. Хүнээр биш өөрөө онгой. Багш нь одоо тэнгэрийн орон руу бас их явдаг. Шин зүв дээр явдаг. Очиж олон хүнд бас л одоо амьдрахад тусалцаа өгч. Тэгээ очиход баг хаалганууд өөрөө онгоод байгаа надад их гоё харагддаг. Тийм учраас би ч үр тасчлаатаа тэр болгонтой. Тийм учраас өнөөдрийн ээжийн нарыг та нар үлгэр жишээ болноо. Тийм учраас энд ч гэсэн үсээ унжуулсан зураг тавихгүй. Та нар одоо гадаад паспортны зураг тэгж авахгүйхгүй. Та нар чихээ дараалал та нарын үр хүүхдүүд дутуу заяатай явнаа. Дутуу заяатай. Үсээ тухаараа унжуулахгүй, чихээрээ унжуулахгүй. Яг бэлгээ багшиг нүрээ ингээ бүтэн гарганаа л гэж ойлго. Бүтэн гаргана. Тэгжээр та нарын босоо заяа, тэнгэр заяа та нарыг ивэнэ. Хамаг үсээд одоо хоёр чихрэгөө унжуулчаа тэгээд нарлуу хараад юу ч яриад нэмэргүй. Таныг хүлээж авахгүй. Таны байгаа гоо зүв чинь буруу байна л гэсэн одоо ойлголт шүү. За та нартай баярлалаа. За бүгдээрээ амтхаануудаа аваад гар. Сая бэмбаса ээж нэрээ явсан над дээр амжилтыг аваад яг амтлагааны мөнгө өгсөн надаа. Би амтлагааг нь хараа аюу гоё үгдээц чинь амтлагааны мөнгөөр би ноот өрөм өгөө явуулчлаа. Йоо ноот өрөм бол өстой тэнгэрийн өртөнгөө цангацсан байт юм биш. Яа. Тэр дороо нөгөө мөнгө өгсөн бахар ажлаа таараа замаараа ноот өрөм аваад ороод идсэн чи хөө өстой. Ингэтлээ өвдөөцүүд одоо маш их одоо та нарын гараар та нарын сэтгэлээр одоо хийсэн ариун нандин одоо дөнгөж өнөөдөр шинэ хийсэн мэдэх хэвээр хонсын мөрөөсөө одоо тэдний авч идэгдүү тийм ч хүн болгон дотроо одоо өөрийнхөө гэрээстэй одоо тийш амтаануудыг сайн өгөх хичээгээрээ өгөхөөрөө та нарт бас цааш та нарт өөр хүмүүс чинь дэм болноо жоохон ч гэсэн дэм болноо та нараас одоо байгаа наад одоо өөрснөхөө ахуйгаа өөрсдийнхөө одоо над би өс толгой яваа жоохон аятайхан байлгаж үзээрээ ээж үл ижин шиг эмээ бол эмээ шиг ариун цэвэр сахиж над гооцоо талаас авсныг Монгол эмэгтэй
байдалд онжийг бас гарах хэрэгтэй байх шүү л гэдэг багш нар харуулах гэдэг юм за. Тэгээ Монголын цаг агаар гэдэг бас гайхамшигтай улирлаараа одоо маш их онцлогтой гайхамшигтай таашгүй дөрвөн улиралтай юм одоо цаг агаартай газар ховор маш ховор тийм учраас Монголын одоо хамгийн гайхамшигтай сар улирал бол зуны улирал, өвлийн улирал хоёр хавар намрын улирлууд бол цэвэрлэгийн улирлууд гэдэг. Тийм учраас бид нар цэвэрлэгийнхаа улиралтай хамаг цэвэрлэгээ бүх юма дор нь багш нь тэр болгон таад яриа л яваад байгаа. Тийм учраас одоо өвлийг угтаж одоо бид нар бас энэ намрын улиралдаа маш их хүн болгон дордороо ахуйгаа цэвэрлэх, өөрийгөө цэвэрлэх, нөөцлөгөөгөө ургуулах, шүлжих, боох. Одоо өвөл бас илүү их одоо ерөөдөө нар байгаа цагт үс ерөөдөө задгаа тавихгүй. Тийм. Тэгэхээр гол ус руу орохдоо үсийг задгаа тавихгүй хамгийн цээртэй. Та нарын үс ундаа хийслээ. Үс чинь хийсгэр яана гэж бодож чинь та нар. Хүний үс тасардаг ш, ундаг ш, хуурдаг ш. Хатуу салхинд, хүүтэн салхинд, ширүүн салхинд үс чинь үзүүрээрээ хуураад ширхэг хийсэж байгаа ш. Тэр ихэн авах уу? Үсийг чи авахар та хэн болох уу? Бодоороо. Яа, бодох юм их вэ шүү. Тэг би одоо энэ одоо үсээ хийсч унж байгааг ч мэддэггүй. Тэг хийсгэр одоо ямар одоо зовлон ирэх гээд байгааг ч мэддэггүй. Бүх юм учиртай. Энэний тайлыг та нар дараа л хийж байгаа. Одоо биш дараа. Юм болгон ерөөдөө учиргүй юм гэж яг 90 манай Монгол эмэгтэйчүүд үсээ задгаа тавихыг аюу цээртэй. Богино настай хүн үсээ задгаа тавьдаг юм а бэлгээ дугуй байдаг байхгүй юу? Эсвэл нөгөө насаараа урд хүмүүс нь үл үр хийсэн одоо тийм дутуу заяатай хүмүүс, үрийн заяа, ханийн заяа, эхийн заяа, эцгийн заяа хараагүй хүмүүс юм. Үр хөвгтүүд нь тэр зовлонгийн итлэхээр ингээд зовлонгийн үүрээд ингээд яваад байгаа маа гэж яриад байгаа байхгүй үсээ задгаа тавьд юм а. Чи дугуй гэдэг ингээд зарим нь тэгээд байгаа. Зарим нь болохоор болохгүй бэлгээ наадтар чи ихэнх нь бас нэг зөв боловсралтай, зөв сэтгэлгээтэй бас нэг амьдрах гад хичээж байгаа зөв хүмүүс байна. Үнэн учир тайлбар хэлж үг гэж зарим нь одоо энэ тэнгэрийн одоо хаттууд ээжүүд бол оюунлаг гэж нэр их түлхүү орж ирдэг над дээр шүн болгонд дээшээ ерөнхийдөө инженерийг л бараад явж шүү дээ багш нь дээшээ инженерийг бараад явж тэдрээс суралцаж тэдрээс асууж мэдгүй юм асууж тодруулж бас л дээр очиж ажилласнараа бас л шалгах сорилтанд давхар ороо явдаг гээ надыг шалгахгүйгээр явуулдаг уу ямар ч шалгалт болгоныг давж олон одоо гинти аваараар гинти ослоор тий зуурдаар ингээд нас барж байгаа. Зарим нь өвчин шалтгаанаар явж байгаа хүмүүс яг цаанаасаа сэтгэл зүйгээ хүн гэдгээ мэдцэн явж байгаа хүмүүс бол яг цаанаасаас арай өөр байдаг. Гинти хөл бол айгүй эвгүй аимшигтай. Тэнгэр яхаа мэдхгүй бэлгийн ирж тусал гэж олон монголчуудын байгаа байдлыг очиж мэдэрч. Гэтэ надыг бол хүн болгоныг харуулад идэггүй ерөөхдөө тэдийхэр насны хүн байна гэдэг ингээд. Тэгээ яг би өөрөө чадлаараа л яг янз бүрийн байдлаар дөнгөж очиод удааг байгаа хүмүүсийн сэтгэл зүйн засаж тэр хүн бол надыг харахгүй, харж чадахгүй. Тийм учраас тэнгэр гэдэг гоё. Тэг би та нар харин багшийнхаа араас дараагийн сэр хүмүүс байна уу? Өөрсдөө сэрээгээд ухаачаад төлөвшөөд багшаараа заалгаад хамтдаа одоо сэрж хамтдаа нүүлэг одоо хамт хийх хүн байна уу? Зүйдээ манаараа өвдөцөө суралцаараа ингээд үсээ задгаа тавиад одоо ингээд үсээ задгаа тавьсан зурагтаа ингээд зураг тавиад хамгийн муу, хамгийн буруу. Тийм учраас өсчилөв шүлдсэн байх, хоошо боосон байх ёстой. Одоо өвдөцүүд одоо яагаад гэдэг та нар зүүдээр асуугаад үзээрэй. Танаа өвдөц та нарт бас тэг өөрийнхөө амжид захиас байгаа л байх гэж хэлж байгаа багш. Тэгээд зүүд их хамгийн одоо тод амьд жишээ. Тэг би зүүдээсээ манаараа монголчуудын зүүд агуу шүү. Зүүдэр бол их юм ирнэ. Тэгэд амьд яваа насандаа хүн баг гомдоогоороо, хүний нүлэмсийг баг хараараа, хүний уур уцаар муу мухайг бити сонсороо, өвчин зовлон бити сонсороо. Энэ мэдрэхүй чинь өөрөө харах сонсох амтлах одоо мэдрэхүй чинь өөрөө сайхан заяатай ирэхтэн та насаараа хүний зовлон сонсоод өвчин сонсоод хүний одоо барлаг зовлонгийн зовлон та түүж сонсоод байвал таач өөтлөхгүй таны өр өгдөж өөтлөхгүй. Та юу сонсож юу хурааж аван түүгээрээ л та амьдрах болно. Амьдрал тэгж явах болно. Тийм учраас
эцэгхээс өсөй энэ олон мэдрэхүүнүүдийг таал чимэж, таал арчилж, таал гамнаж, тий? Таал одоо нэг зөв чиглүүлж явах чинь таны үүрэг хамгийн том хариуцлага учраас ямар ч зовлон, ямар ч өвчин, ямар ч гамшиг, тий? Ямар ч үхэл янз бүрийн болж өгөл сонсохгүй байх зүгээр. За би сонсохгүй чимээгүй. Надад ийм дахиж битгий хэлээрээ би ийм сонсомооргүй байна. Одоо би одоо янз ийм сонссоор байгаа айгу сэтгэл тавгуутай бүр одоо ийм их сонсдог хүмүүс нойргүй болдог, хүч сулардаг, оюун ухаанд тэлдэггүй, шүн байн сэрнэ, нойргөдлөд болоод үсих унана, хугарна, тасарна, салаална, үс ургахна, удаашрна. Яг л та өөрөө одоо юу гэдгийг дутуу заяатай байж гэж бол эцэг хэм байхгүй гэж болно те, явцсан байж болно те. Та тэр чинь дутуу заяа гэж яриад байхгүй. Дутуу заяатай байж иж одоо өөрийнхөө заяа төвшин та одоо амьд сэрүүн байгаа дээр өөр хүүхдийн хажууд харин өв тэгш байлгыг л та ерөөсөө тийм илдвээ юм сонсож болохгүй. Түүний зовлон яна найз нүчтэр гар утсаа хайцсан, яна найз нүчтэр тэгцэн ингэцэн гэдэг хийзээ сонсож надад ийм найз хэрэггүй л гэж бодож байгаа. Ерөөхдөө жоохон хор шавтаа, атаа чөтөөтөө одоо юу гэдгийг ерөөхдөө биднийг тэнгэр бол биднийг илгээхдээ хамгийн бидрээс илүү оюунлаг, бидрээс илүү чамин, бидрээс илүү хамгийн хүн энэ удамдаа чи сорчилж, бүгдийг толгойлж, тэднийг өдөртөж, чиглүүлж яваараа гэж таныг нааш нь илгээж байгаа шүү. Тэгэхэд та юу хүн өдөртөх нь битгий л өөрөө ховонд орооцолдол тэр олон хүний гай гамшиг үүрэл яасан нөгөө ир чи яатсан тэгээ яасан гэл хүний хов өрөвлжлүүлээл ингэх тусам та нарын амьдрал удаашрна, таны өвчин ихсэн. Яг бол хүний зовлон сонсох, хүний өвчин сонсох хэрээр зүрх өвдөн, элэг өвдөн, нэг номерт элэг өвдөн, нойр улчирхаа өвчлөн, тэгээ нойргүй болно, тавгүй болно, тэгээ өөр ирэхгүй би чи хөлрөн, хүтүүс асгараалаа, тэгсэ гинтхэн даралт тэгсэн, тэгээ хүндэрхээрээ доошгоо шээс алдна, шээс задгарна. Энэ хамгийн аюултай хүндэрч байгаа юм тэр. Тийм учраас энэ мэдрэхүүгээ сонсох, харах, тэ үнэрлэх, амтлах энэ сүнсэн биений 70 ухамсарын олон мэдрэхүүнүүдийг бид нар та өөрөө л өөрийгөө та арчилна, та өөрийгөө гамна, та өөрийгөө хамгийн арчилж, өөрийгөө сонсож, тэ өөртөө итгэж, өөрийгөө арчилж одоо өөрийгөө л та гамнах учраас хүн бол таныг хорлох гээд байгаа байхгүй юу? За надыг сонс, нөгөө ар юм чи ингээд ингэцээ. Манай хүүхдүүд ингээд байна гэдэг ингээд дандаа нэг тийм хов ярих гад бүр нэг өөрөөхөө одоо юу гэдэг амьдралынхаа утга учирыг өөрөө засаж чадахгүй, учраа олохгүй, муухай болгож хайчаа тэрийг хүнд ярьж сэтгэл нь амардаг хүмүүс гэж байдгийг. Тэр хамаг зовлонгоо ярьснараа тэр хүн ингээд өөрийнхөө юм гадагшлуулсараа тайвшраад унтчихж байгаа байхгүй юу? Та сонсснороо тэр шүн унтчихдаг. Ямар хэцүү юм бэ ёо, яасан аймаар юм бэ гэл ингээд таны тийм болтол нь тэр хүн танд төгшүүртэй ярьж байгаа байхгүй юу? Тэр би хэлж шít хүнээс хүн рүү энерги, хүнээс хүн рүү мэдээлэл дамждаг. Энд чинь зэрэг явдаг байхгүй юу? Та мэдээллийг сонсонгоо төгс чинь эвгүй юм ирэнгүүт зүрх дан, толгой дан гэдэг байхгүй юу? Тэгээ та нарт тухайд тэрийг мэдэрдэг. Тэгээд шүн нөгөө юм унтчих дахиж бодогдоо, шүн нойр орхон нойр сэргэлзээл, нойр хөрөхгүй болоод урт санаа алдаад байгаа чинь та илгээ гимтэйгээ зүрх гимтэй тарих гимтсэн гэсэн. Яг муу бодол хүнийг устгадаг. Тийм учраас өнөөдөр та муу бодлоо одоо өөрийнхөө ч гэсэн урд өмнөх үйл үүрээ арилга гэдэг юм. Бид нар өсгөөс одоо багаасаа одоо бид нар бүгдээрээ эцэг хийсээ бүгдээр зөв хүмүүжлэр зөв өссөн хүмүүс одоо тэгээд амьдралын явцад тэгэл найз нөхд, буруу найз нөхдөө нөхөрлөд буруу замаар явсан бол за тэгэл маш их алдаа, маш их шалтгаан, маш их гомдол өөр аяндаа эрэндээ тэр болгоныг та муу нөхдүүдээс хурдан холдож өөрийгөө хурдан засаж, хурдан ухааруулж зөв зам руу хурдан орох чинь та өөрөө ухаан зааж, сэтгэл зааж тий хугацаа зааж өөртөө ажиллах хэвээр өөрийгөө өөрчлөх хэвээр тэгээд илүү их одоо өөрийгөө эрүүлжүүлж авлаа, муу нөхдөөс холдож авлаа, сэтгэлээ сайхан засаж авлаа, муухай үг бодлоо бүгдийг өөрөөсөө устгаж авлаа гэдэг юм а та тэнгэрт мэдүүлж өөрийгөө гоё тайвшруулах хэрэгтэй. Хамгийн гол таны
хэлж байгаа ярьж байгаа болгоч бүгдээрээ 100% байх ёстой. 70-80% байж болохгүй та 100% болж тэнгэр таныг цайруулна хөөс та 70-80% болонгуудаа болцсон гэдэг одоо өөртөө тийм дүгнэлт өгөх юм бол тэнгэр таныг хүлээж авдаггүй өшөө болоогүй байна. Тийм учраас би хүмүүсийг одоо уучлалыг өвөл илүүхгүй чаар амар байдаг цас руу би тэгээ цас хайрлаа хөөе хурдлаач гэж би орилууд байгаа чинь тэр одоо энэ өвөлч гэсэн одоо шинээр орж байгаа хүмүүсд энэ өвлийн тэр цас бууцсан одоо ирдсэн байгаа үед бас энийг би жилийн жил дандаа өвлөрлөрлөөр давтаж ярьдаг. Тийм учраас хүн болгон ерөөдөө бид нар эцэгхээс ийм гоё охин өр ирчээд ийм гоё охин байлаа. Хүүхэн боллоо, одоо жий боллоо, утгагүй эмээ болно. Ээжийнхээ нас нэрээ, эмээхээ насыг бид хүн болгон дайрна шүү дээ. Туулна. Тийм учраас хүн болгон одоо тэдний зовлон бид нар одоо үүрч болохгүй харин бид нар илүүх өөрийнхөө одоо зовлон гítэлж өөрийгөө таньж өөрийгөө олж тэ илүүх өөрийгөө хамгийн аз жаргалтай өөрийгөө хамгийн одоо гэгээлгээр байлгаж оюун санаагаа сэнэглэж сайхан унтаж амарч гэгэр хийч гэгэр. За найз минь дахиж над руу тэгж янз янзын ярихгүй ш. Болохгүй ш. Би тийм сонсомооргүй. Бити надыг ингэж чиний ийм имийг сонсоод миний бие өвдөд унтаж чадахгүй чи дахиж ийм бити ярьж байгаа. Загин наатаа. Та сонсох тусам тэр хүн чинь тань руу ярих гал идэв байхгүй. Тэгэхээр тэр хүн ярьсараа хэлж тэр хүн ярьсараа гоё өөрийнхөө зовлон биесээр яри гаргаж байгаа байхгүй. А та хүний зовлон сонсноороо дотор эргэтэн хүч гэхэрэл тэгэл бүгд гимтчихэж байгаа. Ерөөсөө л одоо энерги гэж юм сүнсэн би ийм амархан гимтдэг. Тиймээс хүн өөрийгөө хайрлаж, өөрөөрөө бахархаж, өөрөөрөө огшиж, өөрөөрөө цойлж явах хэрэгтэй манай монголчууд. Нэг л манай монголын эмэгтэйчүүд дэлхийд хамгийн гайхамшигтай эмэгтэйчүүд гэж боддог би. Бүх ажлыг үүрч, дүүрч, бүх ажлыг амжуулж, төмний төлөө дуурж, хөдөлж, үүдгээрээ манай монголын эмэгтэйчүүдийн оюун санаа, манай эмэгтэйчүүдийн төвчээр, хатуу ухаан, агуу багш нь олон газараар явлаа. Европын орнуудаар явж үзлээ. Солонгос явлаа. Гятад явлаа. Ерөөдөө аль ч орны эмэгтэйчүүдтэй харьцуулшгүй тийм их оюуны бяд, ухааны бяд, сэтгэлийн бяд та нарт байна. Байгаагүй ш байна. Та тэрийг ашиглаж чадахгүй хоёрын хооронд нэг төр зуурын нэг жоохон зовлонтой, төр зуурын жоохон тийм юм шантраа, шаналаад ингээд хамаг ахуугаа юу болгоод байгаагаа ойлгохгүй байгаа маа. Тийм учраас жоохон юм хурдан мартаад өргөлж сэтгэлээрээ баяжуулж, өгөөрөө баяжуулж, ухааны дээд, хүний дээд, удмын дээд болох агуу эмэгтэйчүүдэрээ багш нь бахархаж байгаа та нараас агуу болно гэдэгт би хүлээж байгаа. Тийм учраас хүн болгонд ордроо хичээж хүний дээд байх хэрэгтэй. Ерөнхийдөө манай Монголын эмэгтэйчүүдийн хатуу ухаан бол агуу штэ, тайлагдчихгүй. Монгол эмэгтэйчүүдэд байгаа тэр зөн совин, Монгол эмэгтэйчүүд байгаа дом, шившлэг, агуу бүгд биелнэ. Зөв талаар хийх юм бол биелээ олно, буруу талаар хийх юм бол өхөл ирнэ. Та удмаа одоо юу гэдэг үр удмаа тасалж ийн гэсэн үг. Манайхан тэгдэг багшаа хараал гэж байдгүй гэж. Хараал гэж байдгүй. Муу бодолч хараал бол явчихдаг. Тэр хүн хамгийн муухайгаар бодвол тэр удам тасардаг. Тасрахыг юугаар хэлж байгаа? Үр хөвгтөр хэлж байгаа. Хүсээд ирдэггүй гэдэг чил. Та ямар хов хаанаас сонсоод байгаа юм бэ? Таны ижи, таны эмээ энэ чинь доошоо ингэ дамжчихдаг. Тийм учраас эмэгтэй хүндээ ээлтэй, түшигтэй, нэмэртэй, эмэгтэй хүнээ л засна, эмэгтэй хүнээ л ойлгоно, эмэгтэй хүнээ л одоо арчлана, цэвэрлэнэ, эмчлэнэ. Тийм учраас багш нь энэ арга тухайн ажил, энэ одоо эмчилгээний ажил бүгдээрээ одоо эмэгтэйчүүдэд илүү чиглэсэн. Олон өргүү болоод байгаа, өргүү тогтохгүй байгаа. Манай бэрүүд ингэ тогтохгүй байна. Манад хүү ирэхгүй байна. Дандаа охин байна багшаа. Манад охин ирэхгүй байна. Дандаа юу байна гэсэн олон айлуудыг багш нь сонсож өөрснөө надтай учрлаж, ярьж, хэлж, гуйж би тэр болгоны тэнгэрт хэлж мэдүүлснээрээ бүх юм засагддаг байгаа шүү. Засагддаг. Олон айлын амьдралыг засаж, олон айлын мэд тэгштгэж, олон айлд хөв, олон айлд хүссэн охины
илгээлээ. Тэнгэр үйл гэдэг ийм гайхамшигтай учраас та нарыг бас би багшийнхаа араас орё илгээжэл зүүдээ манаараа. Зүүдээ манж байгаа хүн тэнгэр заяатай хүн зүүдээ манж чадна. Хүн болгон тэнгэр заяатай. Таны одоо дотоод сэтгэл чинь илүү гомдол дүүрсэн, атаархал шунал дүүрсэн, хармын сэтгэл дүүрсэн бол тань зүүд манагдахгүй. Та тэр болгоноо өөрөөсөө уудаж гаргаж хайж ийж та тэнгэрийн үгдээцүүдийг та чин сэтгэлээрээ кино шиг одоо өөрөөрөө хүлээж авч ойлгох бол тэрэнд одоо хүн болгонд ордороо хичээх хэрэгтэй. Тэнгэр гэдэг өөрөө тийм одоо гайхамшигтай, хамгийн нандин, хамгийн тансаг, хамгийн агуу тийм учраас багш нь одоо барыг энэ үйл эхлээд 20 жил болж байна. Хоёр багш нь одоо удахгүй 20 жил болох гэж байна. Тийм учраас энэ хугацаанд төрөл бүрийн өвчин, төрөл бүрийн айлуудын зовлонг бүгдийг нэнгилж, бүгдийг нууцлж, бүгдийг ойлгуулж, ойлгосон хүн чинь засагддаг, ойлгосон хүн чинь идэгдэг, ойлгосон хүн чинь ухаарддаг, ойлгосон хүн чинь амьдралын зөв зам руу очдог байхгүй. Гол нь миний лекцээс эхэлж ойлгох ёстой. Та нар энэ хичээл болгоныг багшийнхаа нэрээр бичиж ор. Бэлгийн багш гэсэн сэдв төр доор явж байгаа. Бэлгийн багш гэдэг нэрлөө орохоор миний тийж 10 хэдэн одоо хичээл байгаа. Тэрийг бас бүгдийн цувралаар үзэж, өөрснийгөө соён гэгэрүүлж, өөрснийхөө алдааг засаж, одооноос ухаарч амьдр, гэгэрч амьдр, хүн болгон тэнгэртэй холбогдож тэнгэр үйлийг хийх боломжтой. Манай Монголын эмэгтэйчүүд л боломжтой. Гадны эмэгтэйчүүдийг бол би чадахгүй байх гэж байна. Үнэхээр чадахгүй юм билээ. Тэнд очиод миний сэтгэл таарах аюу байхгүй юм бэл. Тэгэхээр бидний заяа тавилан өгөгдөл сүнсний төвшин, өгөгдлийн төвшин, энергийн төвшин, өг хүний удам угсаа бүх юм ийм өндөр байгаад байгаа байхгүй. Өндөр учраас гадныхантай харьцуулшгүй. Боломжгүй. Тэгэл би гадныхан биш, ер нь манай Монгол эмэгтэйчүүд л өөрснөө сэрх юм байна да. Бид нар л дэлхийг аварч, бид нар л эрүүл мэндийг энэ олон хүүхдүүдийг аварч, багш нь олон эмэгтэйчүүдийг төрөх боломжгүй олон эмэгтэйчүүдийг бас өөрийн биеэр эмчилж, сэтгэл зүйн засаж, сүнсэн биеийн давхар засаж, эмчилж, бүгдийг гоё болгож өгч одоо явууллаа. Тийм учраас хүн засагдхаа үүрэх юм бол хүн болгон болдог, чаддаг. Гол нь үнэхээр засуулъя, эмчлүүлье, сонсъё, эдгэрээ гэсэн чин сэтгэлтэй л ирэх ёстой. Надыг шалгах гэж, сорих гэж биш, шалгах гэж, сорих гэж ирсэн хүмүүс бас давхар шалгалтанд ордог. Тийм учраас гэгээ миний багш надыг уучлаарай гэж илүүх одоо хаалганы цаана маш их одоо гомдлоо ойлгож, өөрийгөө ойлгож татгаж байгаа хаалганы цаана илүүх уучлалт гуйж орж ирвэл тэнгэрээс та нарыг жоохон ойлгох хичээдэг шүү. Тэгээд олон эмэгтэйчүүдийг хай бэлгээ наатахаа гэж одоо орж ирээ суудсан багт нь бэлгээ наатахаа хай орхих гэдэг юу би одоо тэнгэртэй би тухайн үед зарим хүнийг бүр өстөө өмөрөөл дайлчдаг. Өмөрөх хүнээ өмөрнө, өмөрөхгүй хүнээ гарал гэдэг. Үнэхээр одоо их үлэн үр хийцэн, ихнүүл хийцэн бол багш нь. За та гар. Тэгэл өөр юм хэлж чаддгүй. Одоо хүмүүсийн дэргэд муу муухай юм дуудаж болохгүй ш. За бүгд тэрэ амтхаануудаа уугараа. Хүн болгоныг энэ хорвоолын пан, орчлон хорвоолын бол усан хаан. Хүн болгон үлэн үр сайнтай муутай дагж явдаг хүнийг үлийн үрээсээ салж чадах юм бол үлийн үрээл одоо засаж чадах юм бол тэгэл бүх юм аяанда зөв. Өөр аяанда зөв бол. Тэгээ амьдралын шугам зүгээр та нартай таньгүй гоё явч. Яг энэ зарчим бол зөвхөн манай монголчуудад биелэх гээд байгаа. Монголчуудад. Тэгээ байгуулгаараа, хамт олноороо, найз нөхдөөрөө одоо ах дүүсээрээ одоо чи цуглаад багшигаа аваачиж одоо бүлээрээ лекц авч болно. Нүүрээ хараад лекц авах хамгийн гайхамшиг. Би олон аймагт очиж өдөржингөө одоо өглөөсөөс орой 6 хүртэл ажил хийн. Одоо олон монголчуудыг би эмчилнэ штэ. Тэгээ 6 цагт дуусан гот эргээд 6-аас 9 цаг хүртэл 3 цаг тэр аймгийн бүх хүмүүст би одоо надыг сонсъё гэж байгаа хүмүүс орой ирээрээгээд нас харгалзахгүй хүмүүс ирдэг. Хүүхдүүд бол ирж болохгүй шүү гэж хэлсэн чинь насан туршидтын одоо зөвлөгөө мэдээлэл учраас одоо энэ ахуйг л ярина штэ. Би аймагт очиосаа танай аймаг юм байна. Цагаагаар юм байна. Газар шороо чи хилэгдсэн байна. Энэ гүйдэл муухай болцсон байна. Бүх юм чи шууд очиод би
Танай аймагт хөл тавилаа, танай газар шороог уншдаг. Хөлөөрөө мэдээлэл авчдаг гэсэн. Тэгээ илүүх ард түмний өмнөөс илүүх нарлуу харж маш хуурчлах гэж. Тэр өдөр жингөө суудаг. Өршөө энэ ард түмнийг өршөө. Мэдхгүй дээ л ингэж явж байгаа. Хөөх юм өршөөгөөрөө. Энэ эдийг би одоохон имжлээд эхний 10 хүнийг би соён гэгэрүүлэхдээ надыг өршөөгөөр гэж хэлээд ажил руугаа дайрдаг. Эхний 2 өдөр бол их унтахад их тавгүй байдаг. Тэр ихэд манай Монголын цаг агаар, Монголын байгаль нутгийн бас юунууд их эвгүй болж байна. Та нар одоо гоёх гэхээсээ илүү те ариун цэвэр их сахиач. Ариун цэвэр хүн юм өмсөж болно. Юм бэлэн байна. Хаанаас ч өмснө хүн. Ариун цэвэр их эрхэмлэх хэрэгтэй. Нэг номерт ариун цэвэр. Ерөөдөө надад имчилгээнд орохдоо ч гэсэн хүн усанд орсон байх. Дотор уцаа сольсон байх. Бүр айгүй цэвэрхий ирэх ёстой. Тэгээ айгүй нэгэн хувцастай имчилгээнд орно. Нэгэн өмдтөө, нэгэн ханцуутай цамцтай оруулах. Сэвэдхэн жоохон нэг сундаг цамцууд байдаг ш. Тийм цамцтай имчилгээнд орвол илүү сайн. Яагаад подолктой орж болохгүй гэж яг зарим подолктой авдаг л та. Подолктой авахаар манайх энерги өнгөт аяг хөлөрдөг. Маш их одоо бохирдлоос олж одоо юу гэдэг эрүүл мэндийн шалтгаанаас олж айгүй эвгүй хүмүүсийн хүс айгүй урдан гардаг. Тэр олон одоо подолк хүмссэн байлгаад энэ гарын шуу энэ юу гэж чинь хөлсийг багш бэлгээр арчаад байгаа байхгүй юм чи. Тийм учраас багшийн бэлгийн хамгийн өдөр болгоо гоё цэвэрхэн бэлгийн өмсдөг, байнга сольж идэг. Тэнгэр бол үргэлж тэрэн дээр маш их анхаарч үргэлж солиулж идэг. Та нар дээр нэг ариун цэвэр сахиж ирэхгүй, подолктой биш, цамцтай ирэх ёстой. Нэгэн цамцтай, нэгэн өмдтэй ирэхээр эмчилгээний үр дүн гайхамшигтай. Гайхамшиг гэж энийг л хэлнэ. Маш олон сахартай, хавдартай, тэ тулаатай одоо 3 өвчин хавсарсан юм шууд эмчилж. Тийм хүнд одоо настангууд ирж байна. Тий, зарим эмээнэр шээсэн задгаарцсан. Илэг бөөрний эвгүй болцсон. Тэгээ нойрог болцсон. Одоо ерөөдөө хүнд ганц юм өвддөггүй. Нэг эргэтэн чинь чаашлаад 3 эргэтээ өвчлүүлдэг. Бөөр бол 3 эргэтээ өвчлүүлнэ. Хотоо ч гэсэн дагаад 3 эргэтээ өвчлөн гэдэг. Эргэтэн болгоныг өмчлсээр идэл эмч ядардаг, би ч ядардаг. Тэ ядрахгүй юм шиг суух хэвээр. Тэр олон өвчнийг чинь гадагшлуулж биоэнергиээр би энергийг хажууч нь хараад яриад дэвч та нарын одоо тэр хамаг эргэтэн системийг чи би энергиээр цэвэрлж идэг. Би цэвэрлж иж багш тэр чи хурдан эмчилж өгдөг. Тэгээ хоёулаа хавсардаг гэсэн биоэнерги. Би бол зайны энерги хүн. Зайны энерги маш хүчтэй шийднэ. Тэр хүнд байгаа эргэтэнгүүдийг хурдан янзлна. Эмчтэй туслана. Тэгээ хоёулаа хавсарч энийг одоо хийдэг. Хүмүүс л одоо ширээний аралтандаа сууж явах юм. Орж ирэх болон ширээний ар сууж явах гэж ярьдаг надад. Миний ажил тэр юм чи надад бити ус. Энэ бусармаг амьдралаа авч явж чаддаггүй. Дандаа амьдралаа хүнээр тижилж хүний одоо гар харсан, хөл мөр харсан, хүний зүг харсан юмнуудыг урдуур нь бити яваг надад тийм цэри ёсон гэдэг багш нь бити бос гэд. Яг хөнгөн үед хүн жоохон цөөхөн үед бол яг хүмүүсийн дундуур явж бис биц хүй гарна л та. Ерөөдөө надад босгодгүй хүмүүс та яхаараа босдгүй ширээнээс босдгүй та юу идэх вэ ингээд уурлах гад идэг. Яг иймэрхүү л одоо тэнгэрийн үүлийг илүүх багш нь авч 2009 онд авсан. Одоо 29 онд би одоо 20 жил болох гэж байна. Энэ байж ах хугацаанд ерөөдөө одоо эмчилсэн хүнийхээ тоог алдсан. Тий, өстой таа хязгааргүй. Тийм учраас хавдар бол зүгээр л инүүхэнд. Тэгээ хавдрыг шин сэрэг дээр ирэх ёстой. Сахарыг бол шин сэрэг дээр ирэх. Сахар гэдэг чинь хараа хүн болгонд байдаг юм. Дархлаа унахаар сахар өсдөг баг. Дархлаа унах. Дархлаа унах гэж юу хэлээд байгаа? Нойрог хөдлөгийг хэлээд байгаа. Та нойрог бол дархлаа ч унах, тэгээ сахар хөдлөнө. Бүх хууч хөдлөнө, дагаж хөдлөнө. Тэгээ багш нь ерөөдөө мөнх тэнгэрт итгэснээрээ тэнгэрийн өчтөнгүүтээ би анхаас тэнгэр гэж юу юм надаар яах гээд байгаа ингээд одоо юугаа ч мэдгүй тэнгэртээ би хэрэлддэг байсан. Яагаад надаар хийлгэн гэж яагаад энэ олон эмгтээчүүд баг чи яхаараа би яагаад ийм муухай зовлонтой ийм юмтай учрах ёстой гэж одоо бас их дураараа мэдгүйгээсээ тийм хатуу загнадаг байсан. Надыг хатуу загнах эргээд тэнгэр хатуу загнасан надыг шитгсэн. Чамаа сайх юм уу? Би бас та нараас сайх юм уу? Би ч одоо нөгөө юугаа ч мэдэхгүй.
Тэгээд энэ үүлийг авах гэж маш их ядарсан юм гэж амаргүй шүү дээ. Маш их 2 жилийн хугацаанд өстө маш их ядарч өөрийн болох гэж үгээ хэлсэн. Багшгүйгээр аавна гэдэг аюултай юм билээ. Тэгээ нэг одоо өөрийн болгоод гардаад энэ олон жилийг ардаа орхисондоо маш олон мянган монголчуудын хадрыг сахартай, төрөө учирхаатай, нүдтэй, ястай олон монголчуудыг эмчилгээнд хагалгаанд оруулаг олон монголчуудыг хандив уужиг олон хүмүүсийг бас босгож ирсэн. Манайхан ер нь манай монголчууд сайн мэдээг цааш нь тараадгүй юм бэл. Надыг эмчилсэг хэлэхгүй байгаа. Тим хүмүүс байд. Хэлэхгүй. Тэгээ та нар яагаад хэлэхгүй байгаа юм хэр? Та манай гэр бүлийн эмч гэдэг юм шүү. Тэгээ хүн болон гэр бүлийн эмч гэж би ч одоо юу гэсэн үг юм? Би ч ард түмний эмч баймаар ш. Тэгээ өнөөдрийн одоо хичээл сургууль эхэллээ. Урдаанаа хүүхдүүдэд урдаар хурдан авчирч эмчлүүл. Няраа хүүхдүүдийг хурдан авчирч эмчлүүл. Тэр эмнэлгээр яваад эмчлэхдэггүй байгаа. Сургуулийн бага ангийн хүүхдүүд хилд орохгүй байгаа. Унтж чадахгүй байгаа. Орондоо шийгээд байгаа. Өөрөөр хүүхдүүдийг ажиглаар ерөөдөө шөнө унтж байхдаа орондоо шийж гин үү, ярьж гин үү, шүдэ хавирч гин үү, одоо өсөн их унж гин ерөөдөө хүүхдүүд өглөө босонгууд нь очиж ор хүнжлийн хар ерөөдөө ороод дүр өсвэдэг. Тин чи нөгөө ядаргаанд ороод туйлдсан хүний үс зүгээр ороор дүр унш. Тэр дүр үс. Тэгээ нойргуудад ороод гिच ядаргаанд орохоо үс тэгж хундаг байхгүй. Аюултай. Тийм учраас өнөөдрийн бүх хүүхдүүдийн ядаргааг тайлж Монголын ирээдүйн хамгийн эрүүл сарвал хамгийн оюунлаг өсгүүднээс багш 1 номерт хүүхдүүдийг ерөөдөө маш хурдан эмчлэхийг хичээдэг. Ийм бага насандаа ингэж өвдөж, ийм бага насандаа инээж яхаа насандаа хүүхдүүд ингэ ёолоод үйлээд байж байгаа нь өрөвдмөр харагддаг. Үнэхээр өрөвдмөр. Энэ гоё хүүхдүүдийг би бас ягаад ч юм наснаас эрт өвчин тусахыг цээрэлдэг. Тэгээд хажуучин байгаа жирэмсэн ээжнэр байл наашин явал шууд эмчилнэ. Жирэмсэн ээжрийг эмчил бүх хяналтандаа авч хамгийн төрүүлэндээ харинчна. Тэгж олон мянган ээжийн нэрийг тэг хизээш төрж болохгүй гэсэн одоо 20-т заалтанд байгаа маш олон эмэгтэйчүүдийг эмчиж төрүүлсэн байгаа. 35-аас 45 насны хожуу төрөлтүүд бүгд төрсөн миний хяналтанд явж. Хүн үнэхээр өөрөө тэнгэрт итгэх юм бол миний үгийг дааж чадах юм бол би чи дургуун хүрэл зээгнэ штэ. Миний үгийг даагаад ороод ирж байгаа хүмүүсийг миний үгийг даагаад эмчилгээнд яваад ирүүлжээд бүр төрцөн, үртэй болцсон, охинтой болцсон багшаа гэдэг ингээд. Тэгээ манай охинтой боллоо бисээ төрөнгүүтээ аавд нь хэлээгүй танд хэлж гинэ гэдэг ингээд эмнэлгийн орон дээрээс маш олоолаа залгасан араасаа ковидын дараагаар. Тэгээ олон эмэгтэйчүүд жирэмсэн багтаа миний хяналтанд явж би өнөөдрийн эмэгтэйчүүдээс яаж хүн эрүүл тоонос өгөхгүй, хортлого өгөхгүй эрүүл тэхийг би биеэр үзүүлдэг эмчилж. Зөөр баг. Яагаад хүн заавал жирэмсэн болонгуудаа хордлого өгөх ёстой. Тоонус гэдэг юм яагаад хүн болгон үзэх ёстой юм. Үгүй. Тэрийг ч үзүүлэхгүй. Тэгээд тэр жирэмсэн охтуудаа авид гэж авид тэр яаж төрүүлэхийг яаж байгаа эрүүл явахыг хар. Та нар хажуулгаас нь хар. На хилд орохгүй байгаа, хөлд орохгүй хүмүүстэй авид тэр. Асуудалтай хүмүүсээ зүгээр авид тэр. Багш нь бүгдийн засна, бүгдийг нэмчлээд учрыг нь олоод өгье. Та нартай хавсраад учрыг нь яриад өгье, хилээд өгье, засаад өгье, эмчилээд өгье. За баярлалаа та нартай сайн амтлагаа угаад байгаа. Өнөөдрийн Монголын эмэгтэйчүүдийг төр гээд байгаа. Манай эмэгтэйчүүд одоо 20 наснда, 20-30 наснда ганцхан. Тэгээ 20-30 нас гэж 10 жилийн хугацаанд ганцхан төрчөөд. Тэгээ 30 гаруй готоо дахиад ганц төрчий. Тэгээ болоо гэдэг байгаа байхгүй юу? Төрөх холдох тусам эртцэвэршдэг шүү. За тэр талаар би хажууд ирэх чинь эмэгтэйчүүдэд дэлгэрэнгүй ярьж өгөө. Бас ийм нарийн нандимыг бас нийтийн одоо юугаар яхаа энд олон ирчүүл сонсож байгаа, өвөнөр сонсож байгаа, олон оюутнууд сонсож байгаа, багшийн лайвыг одоо гадаад дотоод олон монголчууд сонсож байгаа учраас би ч одоо лайвыг чинь бараг 10 хэдэн жил хийж штэ багш нь маш 10 хэдэн жилийн лайвыг хийж гэн яриаггүй сэтвч байхгүй хэлэхгүй юм гэж ерөөдөө бүгдийг би ерөөдөө үндсэндээ гүйцээчээд байна. Одоо дараагийн шат руу өгсөх гээд байдаг. Шинэ хүмүүс араас нь давхиж орж ирээд байдаг учраас би ухарч дараагийн бас нэг
юунууд ухарч эргэж хуучинуудаа жоохон сэргээж ухарч ярьж явж байгаа шүү. Яг бол бүгдээрээ хамтдаа хөгжиж, хамтдаа өөдлөө, хамтдаа сэрээ, хамтдаа бүгдээрээ одоогоо имчилгээг мэдрээ. Бүгдээрээ эрүүл болъё. Тэгээ багшгээ бүгдээрээ монголчуудаа имчлээ. Бүгдээрээ цуг. Хоёр багш нь одоо бас их ядарч ш та нар бас хоёр багшийнхаа халааг аваад хамтдаа энэ монголчууд. Ерөнхийдөө монголчууд л дэлхийг имчлэх юм билээ. Одоо хоёр багшийн монголчуудаа одоо болцсон. Одоо дэлхий рүү гарах бид тэрийг гарах гад байдаг. Бид тэр болохоор очоогүй олон аймаг байдаг. Одоо хаанаар л мэдж байгаа үз. Тэгээ би одоо хил ус мэдхгүй гэсэн тэр хамаагүй. Хил ус хамаагүй. Ерөөдөө хүн зүрхтэй бол зүрхтэй, тархитай бол тархитай, хөлтэй бол хөлтэй, хил хамаагүй. Ерөөдөө тэр Япон бэ, Америк вэ, Канада вэ, Солонгос вэ хамаагүй. Тэр хүнийг урдаа суулгаад таяр имчил. Тэр хүн аяанд эдгэрээд ирэхээрээ таяраас салахгүй. Аяанда таяртай уулзахын тулд тэр хүн өөрөө монгол хэл сураад Б-г таяртай өөрөө ярилцах болно. Тэгээ ерөөдөө дэлхийн нийтийн монгол хэлний байлаа монголчуудаа. Тийм учраас бид нэр харь хэл сурахныг шаардлагагүй. Сурсан ч гэсэн харь хэлээр монголдоо ярьж болохгүй гэдэг. Харь хэлээр бол гадаад хүнтэйгээ тэр орчинд нь очиж ярь гэж байгаа. Орчинд нь очиод тий болж игэл харь хэлээр ярихгүйгээр тэд нар монголчуудыг юу юу гэдэг үгнэж байгаа. Чамааг бас тэр хүн юу гэдэг үгнэж байгаа та нар сонсохгүй төрүүлээ та нар тэр хэлээр нь ярьчихаар чиний муухай зан, атаархуу зан, чиний шуналтаа зан тэр хүн ойлгоч чамаас дөлөөд байна гэдгийг хэлж чадахгүй. Тийм учраас ерөөдөө гадаад хэлийг яаран бити сураа, сурсан ч амаа хамиг бити дуугар бити яар гэдэг байхгүй яад бол жоохон нууцл гэдэг. Ерөөдөө манай монголчууд бас хэлний авьяастаа дээд нь 13 хэл мэдэх тийм мундаг хүмүүс байсан юм билээ. Дээр үе 13 орны хэлээр шууд ярьдаг. Тэр алтан ургийн үед бол тэгжээж одоо гадны таагтаг, тэр балданы таагтаг, газар зүйн таагтаг, тэр биоэнергийн таагтаг, одоо байршлын таагтыг бүгдийг мэдэрдэг. Тэр хүнийг ерөөхдөө гадны оронд гадаадаар яриулдаг. Тэр яг хажууд нь нөгөө нэг бие хамгаалагч явж байгаагаараа бүх юмыг одоо ярьж байгаа, хоорондоо ярьж байгаа юмыг сонсоод мэдчихдэг. Тэр нууцын тайлт явдаг гэсэн үг байхгүй. Тийм учраас монголчуудыг одоо оюуны дээд гэдэг чинь та нар тийм олон хэл сурах боломжтой, тийм олон мэргэжил сурах боломжтой. Хүний дээд чинь, орчлонгийн дээд чинь монголчууд байгаа юм даа л гэж яриад байгаа. 19 настай эрэгтэй хүүхэд цагаан ус гараад байх юм аа. Оо, ядаргааны туйл. Надад нэгдүгч ядаргаа гэж хэлээ. Авидэр. Яг өнөөдрийн хүүхдүүд одоо юу 19 эдг одоо бараг 5-6 настайгаас бүгд гар утас руу орж. Өнөөдрийн гар утас барьж байгаа хүүхдүүд одоо маш их толгой цай. Энэ утас гэсэн тэр чигээр соронзон орон. Өөрөө одоо биоэнерги соронзон орон. Хоёр соронзон орон авалцахаар яах юм? Эрт хөгшөрнө гэсэн. Тэр цайраад гарч эрт хөгшөрлөлт одоо дотроосоо одоо биологийн нас зогсно гэсэн. Маш их зогсно. Тийм учраас би хүүхдүүдэд гар утас руу бити оруулаараа, бүгдийг нэмчилгээнд оруулаараа, бүгдийг нэмчилж өгөө, авчраа гэж багш нь яриад байгаа юм байхгүй юу? Бүх насны өвчин харгалзахгүй, нас харгалзахгүй одоо бүх насны хүмүүсийг хажууд чинь гадаад дотоодоос ирсэн, гадаадын найз мэд чинь байл дагуулад ирэх багш нь та нарын нүдэн дээр имжлээд үзүүлээд өгье. Тэр хүнийг онцлож яриад өгье багш нь. Бичиж зовхгүй зүгээр авид. За та нарын зүгээс асуух юм байна уу? Монголчууд юм агуу арт хүн байсан юм аа. Тэгээ хоёр багш нар бас атстай тэнгэрийн өвчлөнгүүдээс ийм гоё үйл аваад, ийм гоё үүлийг амжилтаа хэрэгжүүлээд, ийм олон мянган монголчуудаа имчлээд гайхамшигтай. Одоо энэ хин биш үү? Гүр азар биш үү? Сэтгүүлч ярууны аригч Гүр азар. Гүр азаргаа надтай 2013 онд уулзчихсан. 13 онд хантайгаа зугуулзчихсан. Тэгээ та ёо, та чи ямар агуу хүн бэ? Та чимээгүй агаараа зургатаар л гарч болохгүй шүү дээ. Анхааруулж ирсэн. Тэгээд за ойлголоо гэ би таныг дэлхийд таниулах хэрэгтэй хүн байна. Та дэлхий рүү би таныг гаргана. Та мөнгөө цуглуул, би мөнгөө цуглуулъя. Би таныг өстө маш богинохын хэмжээний кино хийгээд дэлхий рүү гаргана гэж. 13 онд би чи цоорцсон, энэс илүү цоорцсон явж байлаа шүү дээ. Бас л тэгээ би заа гэж хэлээ. Тэгэл гүр базар тэр чигээр алга болсон. Би ч гүрийн хонос хөөцөлдөг алга болсон. Тэгээ харин хүнд өвдлөө үеийн сонсоод даан чи явда.
даанч яа илгээр явчихж байгаа байхгүй. Би илгийг эмчлэн шүү дээ. Юу ярьж байгаа юм бэ? Хүн хагалгаанд орж болно тэр яг илэгний хажуутлын эвгүй юм хүн ахуулж болно. Одоо суур одоо эвгүй ус юм ахуулж болно. Илгийг чинь цогцоор нь багш нь бас хаарч ярьж байгаа шүү дээ. Ирэхэр чинь. Тэрийг ахуулсны дараа ерөнхийдөө ямар ч хагалгаанд хүн орж болно. Хагалгаанд орчвол эрүүл болж урт наслах юм шиг боддог байхгүй. Ийм богинохон бодолтой байж болохгүй. Хагалгаанд орсны дараа хамгийн одоо сэргээн засах эмчилгээ чинь хамгийн шаардлагатай юм чи тэр амьдрахгүй чи сэргээн засах эмчилгээ байхгүй. Манай сэргээн засах эмчилгээ харин биш шүү. Манай сэргээн засах эмчилгээ зүгээр тоглоо ичдэг юм билээ. Над дээр харин сэргээн засахаар ороод ийм болоод явж гэнэ гэж хит хитэн хүн ирээд эмчилгээ аваа явс. Би тэгээд нэг л буруу хийгээд байна да. Одоо ийм хүнд хүнийг гэдэг тэгэл орхисон л тоо. Тэгээ би хүн хагалгаанд орж болно. Хагалгааны дараа заавал над дээр ирээ. Энэ биоэнергиэр сэргээн засахыг чи шууд хийдэг. Төрсний дараа над дээр ирээ. Шууд тэнхрүүлнэ. Нярата ч аам тэнхрүүлнэ. Төрсний дараах тэр гам мам бүх юм чинь эмчих хийнэ. Тиймээс ерөөд аюул боллоо гэхдээ багштай хурдан ирж эсвэл уцаар ч гэсэн зөвлөгөө аваач. Үнэхээр шаардлагатай бол тэр эмнэлэг дээр давхиж очино. Үнэхээр шаардлагатай бол арга гэртэн давхиж очино. Тийм шаардлага гарвал очдог. Тэнгэрт хилчээл би явчихдаг. Төрөгний эмчил хоёр багшин тэгээд ерөөдөө маш цаг завгүй гүйжээдэг гэдгийг та нар ойлгоорой. Хагалгааны дараа ингээд ухаан ордог багшаа уучлаарай та очиод өгөөч гэж олон хүмүүсийг хагалгааны дараа ухаангүй байсан олон хүмүүсийг сэрээж ирлээ, босгож ирлээ. Ерөнхийдөө яг энерги хүч тэнгэрийн одоо хүчтэнгүүд одоо надаар ийм гоё ажил хийлгэж байгаа ийм гоё хүн болохоо ч мэдэхгүй би тэр хүмүүсийг ойлгохгүй маш их уурлаж, цаарлаж, уцаарлаж хийхгүй ахгүй ягаад би авах ёстой ягаад би хийх ёстой ингэж одоо илгээр хэлж уурлаж доромжилж ирсэн бол өнөөдөр жоо ичиж амьдэрдэг багшин тэнэг хүнчил тэнгэртээ хэрэлддэг багтыг юм те би та нарыг тэнгэрлүү бити ууралдаарай багшин наадах чинь танараас илүү туулаа танараас илүү хэлдэг юм а хэлсэн шүү ерөөдөө болж игэл та нарыг бас би нэх хөндрүүлэхгүйгээр харин бас нэг гайгүй одоо та нарын мэдрэмжэн дээр дөрүүлж та нарыг сэрэх гэдэг байгаа байхгүй та нарын мэдрэмж сэрж гэнэ үү зөв болж гэнэ үү гэдэг чинь л харах гэдэг. Та хоёрын минь шидээр ирсэн хүү маань 7 нас хүрэх гэж байна. Дүү дагуулж байгаа удахгүй та хоёр дээр очино ямар хөөрхөн юм бэ. Тий энэ одоо хөсгөл нутгийн бүсгүй энэ төмөн цаг гэдэг хөөрхөн хөсгөл нутагт анх очиж танилцчихсэн. Манай бэр ингээд маамалмаар байна. Та нэг имчилээд өгөөч гэгээд бэрийг маамаалсан. Бэр имчилгээнд ороо маамаалсан байгаа. Тэгээ одоо дахиад дүү дагуулна гэж гайхамшигтай байна. Бас л одоо битээр очиж гоё. Ерөнхийдөө олон одоо эмэгтэйчүүд багшаа олохгүй байна. Олсон ч ингээд зулбаад байна. Олсон ч бүтээд байна. Тэгээ эмчсэр ингээд байна гэсэн янз янзын зөөврүүд хэлдэг. Зүгээр л хоёр багш дээр хүрээдэр хоёр багш нь учрыг нь олноо л гэдэг шүү дээ. Хүмүүс чи эмгээр явж тоглож 9 шидийн эмчилгээ хэлчихэд ирдэг байхгүй. Тэр нь айгүй хэцүү байдаг. Тэр эмтэрэний хор, зүү тариурын хор тэр олон хийсэн юм чи хорыг гадагшлуулах гэж бас тэгжээч биоэнерги бие чи үйлчилдэг учраас урдаар ирүүлэх зүгээр байдаг шүү гэдэг та нарт бас анхааруулж байна. Тийм учраас энэ намартаа бүгдээрээ сайхан хувцлалтаа их зөв, ариун цэврээ их зөв гол нь цэвэрхэн байх тэгэл болоо. Тэрээс ч нэг тийм үнэтэй юм өмсгөл нэг тийм гоё ганган болох гэдэг шаардлага. Таны эрүүл байгаа чинь л хамгийн гол чухал эрүүл байгаа чинь. Ерөөсөө тэнгэр бол та нарыг эрүүл байна уу гэж л харна шүү дээ. Эрүүл байна уу? Ухаан санаа чи саруул байна уу? Нойр бүтэн байна уу? Илэг ходоод бөрчсөн зүгээр байна уу? Тэнгэр тэрийг чи харахаас та нарыг ямар хувцастай байна, ямар хувцас авсан гэж хизээж тэнгэр тэгж асуух. Тэг хүний хувцас өмсөх, ээж аавынхаа хувцсыг өмсөх, ах эгчийнхээ хувцсыг өмсөх айгүй дурггүй. Бити хүний хувцас өмсөө. Хувцсыг чинь тав гүйцэчлээ. Бити тэгээ гэж ууралдаг. Тийм учраас хүний хувцсыг болж өмсдгүй юм билээ. Цэриусанд ордог юм билээ шүү дээ та нартай хэлье. Тэгэхээр одоо хоол молыг гэсэн амсаал цад гэж дандаа тийж шаарддаг. Тийм учраас та нар ч гэсэн амсаал цадхыг хичээгээрээ болж игэл бити хамаагүй бараараа
барах тусам тэнгэр их тийм туртаа биш ээ. Ямар их хоол идэт юм бэ? Ямар ойрхон их юм идэт юм бэ гэвэр гайхаад багш. Та нар ч одоо хоолны савар арай л дэндүү байна ч одоо тархины оюуны сав чинь хаашаа хизээ онгоохгүй даа ингээд. Тархиныхаа оюуны санг онгоосохгүй ходоодны хоолны сав чи ямар хэмжээтэй онгоож байна гэж ууралдаг тийм таата биш. Тийм учраас болж игэл дандаа шүл устай хоол идэнэ. Ногоо түлхүү идэнэ. Тэгээ байгальдаг сайн алах. Хурдан ирүүл болъё. Хурдан турыг ижиг зүгээр л алах. Өөрөөрөө л алах. Нэг хурдтай биш. Хитрхи удаан биш. Та өөрөөрөө л өөртөө тааруулаад алах. Тэгээ алахад бас хөлөндөө хөнгөн юм байх хэвээр, зөөлх юм байх хэвээр. Тэгээд алах. Тэгээ жоохон нэгэн хувцал, жоохон сэрүүндээ байв жоохон юм өмс. Ерөөдөө хувцаа бол цагийн гартаа тааруулж өмсөд дандаа алах. 2-3 цаг алах. Тэгэхэд л та турна. Тэгээ эрүүлчихнэ. Ерөөдөө бие организм эрүүлж хөдөлгөөн алхалтаас эхэлдэг. Тий. Тэгээ амьсгалын дасгалыг сайн хийжээ. Амьсгалын дасгал хэдий ч нэ сайн хийх тусам нойр хэрнэ. Зүрхний хэмнэл хэвэн болно. Сайхан унтана. Тийм учраас үргэлж өөрийгөө сайн ажиглаж, ариун цэвэр сахиж, сайн алхачих. За уушаа асууж тодруулах юм байна уу багшаасаа? Над дээр хүмүүс ирчээд багшаа тоосоо гүйлий гэдэг шүү. Одоо жоо ичиж амьдраарай гэж байгаа. Яагаад гэвэл их нүгэл хийчээд одоо ажилгүй болчоод одоо мөнгөгүй болчоод тоосоо гүйлий гэдэг байхгүй юу. Тэгэд багш бити ийм үр бүтээлгүй хүмүүсийг бити тоосын гүвжигээр одоо энэ хоёр хашигт бас тоос үүр бас учиртай болоод бас одоо 20-т залтанд орчлоо. Бас нэг хэд хэдийн имийг үр хөвгтөө гомдоочоод, ач гучаа гомдоочоод, тэг үеийн найзаа гомдоочоод тоосоо гүйлээд идэг бас их ууралж байгаа. Тийм учраас та нар би амаа мэдээрээ бити хамаагүй хүн гомдоогоороо. За найз нь чамд нэг хэлэх юм байна. Миний найз нэг энийгээ болиороо, тэрийгээ болиороо нэг ингээд өгөөрөө, тэгээд өгөөрөө гэдэг нэг жоохон аар сархан маяга тий яарцаа яриа хүүрэмчихгүй хүн Монгол хүн ч аяанда биеийнхээ үгийг ойлгодог байхгүй юу. Тэгээ хоёулаа дараа эргэж гоё уулзснаа зүгээр тиймтэй гоё бие одоо сайн байгаарай. Битгий уучрлаад ярьчих юм л хүн ойлгоно ш. Тийм учраас бие биенийхээ алдааг яг зөв хэлж өгдөг бах. Битгий хүмүүсийн тоосыг гүвэдэ. Надад чинь үл үүр нүглээ тайраа намжлах гэж одоо тоосны одоо гүүрийн утга учирыг алдагдуулж байгаа учраас тоос гүвэхгүй гэж ойлгоод байгаа. Тий. Одоо хүртэл нүглээ намжлааг байж ич. Тэгээ одоо ганц бие болцсон байж тоосоо гүйлээд идэг. Тэгээ ганц бие хүний битгийгүү өр хүүхдээ гомдоодог. Өр хүүхдээ ч хүний өнөргүй харьцдаг. Ижээ автагаас хүний өнөргүй харьцдаг. Ерөнхийдөө тиймэрхүү эвгүй хүмүүс их тоосоо гүйлэх гэдэг нь болж игэл тоос гүхгүй шүү гэж яриад байгаа. Би тэгээ за ойлголоо бол тоос мос гүүх мөхөм чи хураагдж байна да хураагдж бидний нөгөө болчмгүй явдлаас болоод тий. Тэг өнөөдөр ажил хийхээсээ одоо арх уухан дэндүүх газар авж ин залуучууд маш хэмжээтэй арх ууж байна. Шүнжэнгөө маш их шоудж энэ одоо тийм сайн биш шүү. Сайн биш болж игэл хаана эмгтээчүүд нь удам угсаага бие биенээсээ харж чандлаж сахиж үр хөвгтөөч тэр удам судрынхаа хүмүүсийг тэр хадмуудыг гарч тэр хаанахыг таал хариуцах ёстой ш. Би яхаар гэж хизээч тэгж болохгүй. Та тэр айлын одоо бэр болоод орсонд бол бүгдийг хариуцах ёстой. Эмэгтэй хүн тийм хүндтэй үүрэгтэй гэдэг хариуцах ёстой. Даах ёстой. Бүгдийг ундаалах ёстой. Хувцлах ёстой. Хооллох ёстой. Тэд нар таныг бас бүх юмар одоо бэр гэдэг хүнийг юугаарч дутаа гоёх ёстой. Бэр өөрөө тийм хүндтэй хүн байхгүй. Яг л тэр айл олон хүү охин гаргаж хүн тэр удмыг хүнээр дүүргэж өгсөн учраас бэр гэдэг хүн тэр айл хамгийн сор байдаг байхгүй. Тэрээс бэрийг одоо тэр хүүгийн тал гоёх ёстой. Өмсөх ёстой бүх гоёлыг өгөх ёстой. Зүүлгэх ёстой. Идлүүлэх ёстой. Тэр бэр шунж болохгүй. Бэр тэр тусам хамгийн даруй байх ёстой. Маш даруй байх ёстой. Оюун ухааны дээд байх ёстой. Бэр гэдэг хүн ухааны дээд байх ёстой. Өмсөх зүгтэй биш. Хүн өмсөх зүгхийг ханаас ч олно. Оюун ухааны дээд, сэтгэлийн дээд, хүний дээд байх ёстой. Бэрүүд
эмэгтэйчүүд, ээжүүд, эмээнэр та нар өөрснөө та нар оюуны дээд байж ич охтууд чинь бэрүүт чинь ухааны дээд таныг давж гарна. Манайх хор шарн тэрэн дээр авдаг. Ээжээс илүү өөр хүн болох юм шүү. Тэгэх ёстой байхгүй. Энэ ихчээс илүү би гоё хүн бол. Боол хараа. Та нарыг тэгээд миний өөдөөс сөрөөд надыг даваа гараад ирээ. Тэрэн дээр харин би баярлна. Би харин олон өөрөөсөө хүчрхэг эмэгтэйчүүдийг хүлээж байна. Хүчрхэг хүнийг хараад уншдаг, хүнийг хараад мэддэг, сонждаг, таньдаг. Тэр хүмүүс надад хэрэгтэй байна. Тэнгэр шаардаад байна. Шавьтай болвол тий. Би чад ойрхон ирж байгаа гэж суугаад байгаа багш нь. Тэгээ багш нь ч гэсэн хүнийг уншдаг, удам судалтаа нь уншина. Гэхдээ хажууд бол нэг олон юм яриад идэв. Имчилгээ хийх гэж орж ирсэн бол имчилгээг нь өгөөд эмчтгийнхээ талаар, эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөөд сүнсийн биеийн засаад хамгийн хүн болгоод шал өөр хүн болгоод засаад тавьчихдаг. Тэгээ тэр хүн юм уухгүйгээр идэж байгаа да, юм уухгүйгээр идэж байгаа да. Сахар нь бууж байгаа да, даралт нь бууж байгаа да, яс нь идэж байгаа да, нүд нь онгож байгаа да. Зарим эмэгтэйчүүд баярлаж бүр ингээд баярын үлд сунагж байгаа багш нас хараад баярлдаг. Би ямар олон барайчаар явсан бэ? Би ямар олон ламбөөгөр явсан бэ? Би ертөнцийг гүйцээсэн багшаа гэсэн олон эмээнэр араасаа орж ирдэг. Зүгээр мэднэ. Би бүгдийг мэднэ. Харин та энэ цаг хугацаанд харин өхөөс өмнө харин надыг олоод ороод ирнэ гэдэг хамгийн том азтай хүн л над дээр ирдэг. Хамгийн том аз ирж танд. За таныг би одоо тэр олон хүмүүсийн дотор гэсэн юмыг би гүйцээгээд би бүгдийг гаргаад би чинь янзын гоё болгоод юу гэж олон эмээнэрээс янзын гоё болгож өглөө. Эрүүл мэндээр гайхуулах шиг сайхан юм гэж хаавах уу. Хамгийн чухал юм чи эрүүл мэнд. Эрүүл ээжээч урт удаан насалж хороогийн гайхамшиг, үр өднийхээ гайхамшиг, орчлонгийн гайхамшиг бид өшөө үзэх болно, таних болно. Тэр хэрээрээ өшөө ухаарч болно. Оюун санаа чинь тэлэх болно. Тэгээ тэнгэр хөвгдөөс та нар өшөө одоо сүнсэн төвшөж тэд өөрсдөө аяндаа та нарыг сайн явуулсан мялаачдаг. Тийм гоё. Та нарт аяндаа тэр нь өөрөөс нь аяндаа мэдэгддэг, биеинд мэдэгддэг. Тэр ихэдөө ингээд зөв явах зэрэг бүх юм аанда болтыг зөв явах. Зөв шийдвэр гаргаад зөв байж байгаа. Бас юм хүлээх шаардлагагүй. Одооноос ихэдөө биеийн зовоороо тий янз бүрийн шаналгаа, гомдол бүх юм бүгдийг март. Гомдлоо яаж тайлах уу? Одоо сэтгэл доторх юм яаж тайлах уу ч хүмүүс асуудаг. Наатагаа орой одоо гадаагаараа сарлуул яриад. Сарлуу харж байгаа л тэгэл хэвээр хамаг одоо зовлонгоо яар. Хурдан ярихгүй жоохон тайван айж өгөх ярина. Бодлороо ярина. Хажууч янз бүр хүн амтан байхгүй жоохон одоо дуу аваагаараа ярьж болно. Орчлонгийн гайхамшиг гэж хүн болж ирсэндээ та өөртөө баярл. Энэ орчлон та ирлээ. Дээрээс бол 3 хүн дутмын 4 хүн дутмын нэгийг л нааш нэлгээдэг. Тэр 4 хүн дутмын нэг нь та байлаа. Энд ирсэн хүн болоод өдий наслаад ээж эмээ болоо явж байгаа та байлаа. Та өөртөө баярл. Танд гологдож одоо тэнд үлдсэн хүмүүс одоо наашаа цуураа буух гал бас хичээж л байгаа. Тийм учраас орчлон гэж өөр эргэх холбоогоор дандаа юм чи эргэлтийн холбоонд явдаг учраас эргэх холбоогоор бид нар ч гэсэн ирсэн бол буцахтаа бас нэг амьдрах huyг, орших huyг, сүнсний төвшнийг дээд оюун санааг бас айлын сайн ойлгоод ухамсарлаад тэнгэрийн оронд очихоор яадгийн, тэнгэрт очихоор яадгийн бүх мэдээллүүдийг та нар аваад явбал бүр сайн. Дараагийн төвшин ах жоохон сургалтууд ирэхэд маш их байгаад байгаа. Тэгээд шинэ хүмүүсийг орж ирээд байгаа учраас бас миний өмнөх юмнуудыг сайн үзээд өөрснөөгөө сайн гэгэрүүлээд ухаажаад бүх алдаануудаа засаад амьдралыг ойлгоод өөрийгөө ойлгоод төлөвшөөд гэгэрээд ингээд нэг гоё байхыг хичээгээрээ нас гэдэг агуу юм, амьдрал гэдэг агуу юм, сайхан юм. Тийм учраас олон одоо эмэгтэйчүүдийг соён гэгэрүүлэх гэж өөршгөө болох гэж хоёр багш нь хичээж байна. За бүгдээ хамтлагаануудаа уцаараа.
өнөөдрийн монголчууд маш их шингэний дутагдлалд орсон байна та нар. Тэгээ бүр ярьж чадахгүй би ингээд хоолоо хатаа танилаад байна. Энд ч нөгөө та нарыг тэнгэр дээрээс мэдрэнгүүтээ одоо багш нь та нарын юмыг татдаг гэсэн үг. Одоо та нараас нэгдүгээрээс азтай байхгүй юу? Жохон өвчин шимээ татаа гаргачдаг штэ. Тэгээ илүү шингэний дутагдал маш их хэмжээтэй ороод ирэх хоолоо өөрөө хатдаг. Тийм учраас өдөртөө 2 цаг тутам нэг аяг бүлийн цай уугаад агараа л гэж хэлээ. 2 цаг тутам нэг аяг бүлийн цай. За очоо л амжиг хурдан уухгүй таавар ав. Усыг жоохон бага уу гэдэг. Усыг болж бол нэг бор цайгаа уу, шинхэн хярам уу. За багшаас өөр асуух юм байна уу? Ухаантай дэвчээртэй эмэгтэй бол өстой хэр баргийн юмд гомдохгүй. Хэр баргийн юмд уурлахгүй. Яг бол ухаан нь тэгтлээ тэлцсэн учраас үг дагаа сурцсан, дэвчээр заагаа сурцсан. Тэр бүр хүний дэд дэвчээрийн дэд ухааны дэд байж байгаа байхгүй. Яаж яасан ч тоохгүй. Тэрийг та нар мангар гэдэг байхгүй. Тэр хүн чинь та нараас илүү агуу хүн байгаад байгаа. Амар хэлж ах шин тоотгүйг нэг та нар болохоо хэрэлдүүлэх гэдэг байгаа байхгүй. Энэ яаж хэрэлдэх нь гэсэн шиг үгүй шүү дээ. Цаанаас нэг хүмүүжлээсээ тийм гоё хүмүүжсэн гэсэн эцэгхээсээ мээвөөсөө багтаа их одоо их загнуулж исэн. Эмээнэр чи хатуу хөхтэй шүү дээ. Ерөнхийдөө бага насны хүүхдээ чи хатуу хөх хэлжээ. Багтаа загнуулж одоо хатуу үгийг сонсоод сурцсан, тэрийг дэвчээ сурцсан, хаяа тосоо гүвлээ сурцсан хүн бол тэгэл оюун ухаан өөрөө тэлчдэг. Хүүхэд насандаа тэлчдэг. Тийм учраас хажуудаа бага насны хүүхдүүдийг хаяа өгөнд орохгүй хаяа жоохон үнэхээр хит хитээ удаа тавтагдаж ийгүү байдал гаргаад байвал тоосны гүөх хэвээр хаяа хатах үг хэлэх хэвээр шүү. Тэгжээ тэр хүн чинь жинхэнэ одоо оюун санаа нь цаанаасаа өөрөө насндаа зөв сэргэж зөв хөгжиж. Тийм гоё болоод байна. Тийм гоё. Багшаа төлбөрийн хямдралын урамшуулал дуусна уу? Үргэлжлэж байгаа. Дуусцоо аль хэдийн 6 сарда тэр их үед 12 хоног хямдраа тэгээд эргэл юунд орцсон. Одоо хямдрал мэдрэл гэж байхгүй болцсон. Яагаад гэвэл хямдрал зарлж хахад олигтой олон хүн ирээгүй учраас бүгд дотор дээр зогсооцсон. Наадвар чи ийм юм хэрэггүй юм байна гэдэг би тэгээ жоохон ицсэн. Тэрийг чи мэдэхгүй. Би энийгээр бүр хэлсэн шүү дээ. Ийм болчлаа шүү гэдэг чи ирэхгүй байгаа ш та нар айгу сонин шүү. За багшийн ярих сэдвийг өнөөдөр өвгөр дууслаа. Та нартаа маш их баярлалаа. Дандаа надыг сонсдог, надыг хүлээж идэг, багштай итгэдэг, ойлгохыг хичээдэг. Эрүүл болохыг хичээдэг, сайхан ижээ болох, сайхан эмээ болох, тэ сайхан эмэгтэй болохыг хичээдэг. Та нартаа болжул хамгийн хэрэгтэй эмийг л дуулгаж, хамгийн сайхан хүн болох бол хичээгээд байгаа шүү. Бүгдээрээ хамтдаа урт насалж олон эмэгтэйчүүдээс зөв сайхан гоё болох гэж хичээж байгаа сэтэл байхгүй тийм учраас та нартаа маш их баярлалаа. Үргэлж гоё өөрөөрөө гялцаж, өөрөөрөө ухаарч, өөрөөрөө сэрж, өөрөөрөө бахархаж, өөрөөрөө гойж, өөрийгөөдөө чимж яв. Ухаанаар чимж, ухаанаар сэрж, ухаантай дандаа жоохон хамгийн зөв бай. Тэгтэл аяанда бүх юм өөрөө болно. За та нартаа амжилтын дээд, ухааны дээд болог сайхан унтаж амраараа, сайхан амарцгаараа. Баярлалаа та нар хичээнгүлэн сонсон та нартаа маш их баярлалаа. Дараа уулзсан маш их баярлалаа. Талархлаа та нартаа. Хичээж амьдраараа баярлалаа.